За баярлалаа. Гоё нэсэг Манай их байна шүү дээ. Амьдралтаа яг урсж байгаа байхгүй те. Өө энэ гараад ирлээ 5 шараа өгье. Тэр амьдрал чинь тухайн үед 5 шараа өгөх нь шаардлагатай тийм нөхцөл байдал үүсэж байхаар тэр лөө н орчиж штэ. А социалист нийгэм болчихоор тэгвэл ингээ амьдралтаа урсаад байгаа байхгүй. Нэг талаар нөгөө амьдрах арга нь те. За мэдээ сайн муу олон зан характер үр дагавар гаргадаг ч гэсэн гэтэл итгэлтийн хөө хонгор яаж байна? Амьдралын эсрэг баг шээ. Хүний үндсэн одоо би гэж хин юм бэ гэхээр би Монголын нөхцөл төрсэн учраас би монгол хүн шээ. Гэтэл яг үнэ эрэхтээ Монгол цус хятад цус гэж байхгүй гэж яриад байгаа шүү дээ. Дэлхийд дээр дөрвөн цус байгаа. Хэрэг одоо байдаг бол Бээжинд очиж илгээс солиулахгүй те. Тэгэхээр за ашиг хөдөр дахиад дараагийн сэдвэрээ гадаа ер нь дахиад ярьслага хийж байна. Бороо хүлээж одоо л бороо сонсчээд. Тэгээд ер нь бол ламтай нэг яриад, философчтой нэг яриад, одоо их сургуулийн багштай нэг ярина. Дид профессор өвтэй ярина. За өнөөдөр манай төчин болохоор Монгол их сургуулийн дид профессор Уянга багш бид өөртөө ярилцахаар ирсэн. Тэгээд ер нь өхлийн тухай ярина. Гэхдээ өхлийн тухай ярихаар буцаагаад байгаад нөгөө амьдралын тухай, суртахууны тухай ярина гэж манай багш хэлсэн. Энэ байга газар чи одоо энэ бидний урд байгаа энэ цэн газар ангуул дугаар чи зам тээврийн яам юм байна. Тий, хуучин зам тээврийн яам. Тий, хуучин болохоор авто тээврийн үндэсний төвөж байсан шүү дээ. Одоо зам тээврийн яам болцсон. Зам тээврийн яам. Тий, яг бүр зам тээврийн яам юм байлээ. Тий. Гүрүү гэдэг нэг гоё газар үүд юм тий. Тий, энд өмнө бас зохиолч үзэгтэй бас нэг ярилцлага хийжсэн энд. 6 сард. Тий чин бас амьд хөгжмөнтэй юм байна. За. Тийм байна. Айгуу дэжгүй юм байна. Тий. Хоолунд нь айгуу дэжгүй. Гадаа сэрүүхэн гоё, гадаа ярилцвал сэрүүхэн гоё байгаа. Нэг ийм орчин ер нь хотод аяг дутагддаг надад тийг санагддаг шүү дээ. Яг нэг ийм хөө. Гэтэ бас өмнөхөөгөө бол бас их болж байна бас тийм ээ. Тий. Гой орчин бүрдүүлсэн. Уянга гүшгэл дуудал явчих тий. Тийм ээ тий. Дөөр нөгөө ярилцах ингээд нөгөө санал тавингууд үхэл гэхээр танд айгуу тийм цочир санагдуу. Ер нь зүгээр. Үгүй надад цочир санагдаагүй. Харин ч надад одоо би ч одоо байгууллагууд дээр хүний хөгжлийн хэдлийг уншдаг шүү дээ. Тэгэхээр яг уншиж явах үед энэ хүн хөгжин гэдэг чинь яг хөгжих нэг шалтгаан суурь хэрэгтэй шүү дээ. Хүн өсвөрнө гэхэд газар хатуу ижиж дэше ойн шүү дээ. Тэр хүн хөгжин гэдэг бидний тэр өсрөх цэг хаана юм бэ гэдэг бол үхэл юм шиг санагдсан. Тэгээ та нарын өмнөх нэвтрүүлгүүдийг хараад би энэчнээс бидний нөгөө амьдралыг үнэлэх, амьдралын үндсийг өөрийгөө үнэлэх, амьдрал нөгөө сайхан байна гэдгийг хэлэх энэ суурь чинь үхлийн тухай ойлголт юм биш үү гэж толгоор шууд орж ирлээ. Тэгэхээр надад бол энэ сэдвийг сонсоод энэчнээс бид нар ихэн бодох хэрэгтэй юм байна гэж санагдсан. Тийм үү. Нэг юм сонин парадокс гэх юм уу? Нэг юм үг сонслоо. Хүн үхлийн тухай бодохгүй бол тэр хүн жоохон монхог хүн гинэ. Тий, хитрхи үхлийн тухай бодоод байвал бас тэр бас болохгүй. Бас амьдрахгүй байна гэсэн үг тий. Тэгэхээр яагаад тэгэхээр бид нар үхэл гэдэг чинь абстракт те бидний яг бодит үйл явдал мөн л дөө. Гэхдээ бид нар хизээч өөрөө үхэж үзээгүй шүү дээ. Үхчээд босоод ирлээ гэдэг яг яриа байдаг л да. Гэхдээ үхэж ирсэн чинь ингэж ийм үе шатыг даваад ирдгийм бэ гэд бид нар туршлага ярих хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр грекийн философ Эпикур гэсэн байгаа байхгүй. Бид байгаа цагт үхэл байхгүй. Үхэл байгаа цагт бид байхгүй. Тийм учраас үхэл хизээч хүний туршлага болдоггүй гэж байгаа байхгүй. Тийм учраас бид нар одоо үхлийн тухай ярихдаа төсөөлж ярина, итгэж ярина, айж ярина, тэ. За үхлийн тухай баясаж ярьдаг хүн байдгүй л бах, тэ. Ер нь гайхширч ярина. Тэгэхээр хүний итгэл үнэмшлээс болоод тэр үхлийг харж байгаа бидний нийгэм соёлын хүчин зүйлс буюу бид нар өөрсдөө үхлийг харах бидний өөрийн өнцгөл өөрчлөгдөд байгаа болохоос биш. Үхэл гэдэг тэр үйл явдал хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш ижилхэн л байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо ингээд дэлхийд дээр олон шишин байдаг тийм. Тэгээд тэр олон шишний хүмүүс яг өөрийнхөө шашны үзлээр л үхлийг төсөөлдөг баг тийм ээ. Тэгдэг бах те хүний үндсэн одоо би гэж хин юм бэ гэхээр би Монголын нөхцөл төрсэн учраас би монгол хүн шүү дээ. Гэтэл яг үнэ эрэхтээ Монгол цус хятад цус гэж байхгүй гэж яриад байгаа шүү дээ. Дэлхийд дээр дөрвөн цус байгаа. Хэрэг одоо байдаг бол Бээжинд очиж илгээс солиулахгүй те. Тэгэхээр би энэ орчин нийгэм соёлын орчин төрсэн учраас би монгол хүн. Тийм учраас Монголын одоо нийгэм соёл надад үхлийг гэдэг юм уу
хайрыг гэдэг юм уу юу гэж ойлгуулсан юм. Би тэрүүгээр л миний энэ талаарх ертөнц бий болцсон байгаа. Тэр дотроо л би эргцүүлээд бодож байгаа. Тэгэхээр Америк хүн ч гэдэг юм уу, Итали хүн ч гэдэг юм уу, те Орос хүн ч гэдэг юм уу, тэр болгон нийгэм соёлын орчин тэр хүнд үглийг юу гэж ойлгуулж чинь гэдэг чинь цаашаа ярих юм бол баг ахуйгасаа те тариаланч улсууд юу гэж ойлгодгийг одоо нүүдэлчин ахуй юу гэж ойлгодгийг гэл ярих бах л да. Гэхдээ яг ингээд ийм систем болгоод бичсэн зүйл ингээ хайхаар дандаа өрний юмнууд гарч ирдэг. Анзаар гэдэггүй те. Дорны одоо шашин итгэл үнэмшил гэхээр би бол тэгж ойлгоод байгаа. Энийг ерөнхийгээс нарийн лөө те. Ерөнхийдөө ийм гээд өөрсдөө ухаж ойлго. Амьдралаараа ойлгоо ухамсарал гэдэг. Өрнийх болохоор нарийнаас ерөнхий рүү явах шиг байна. Яг Библи энэ төр дээр нь чи ингэж амьдрын шүү. Урд нь ийм түүх байсан байх шүү гэд нэг бүрчлэн зааж удах шиг байна. Тийм учраас хувь хүний хөгжлийн номнуудын цаана дандаа Библийн сургаалууд яваад байгаа байхгүй. Дандаа өрнөөс гараад байна шүү дээ. Тэгсэн Францын түүхч ингээд үхлийг 4 хэлбэрт оруулсан байна л да тий. Теймэнд гинэ. Одоо энийг монголоор бол тейм гэдэг чинь одоо юу номхруулс гэх юм уу? Номхруулсан үхэл. Тэр одоо юу гэсэн үг юм бэхээр ерөөсөө үхэл бол тэртээ бид нарын амьдралын нэг хэсэг гэдгийг одоо хүү нэгдлийн үеэс эхлээл тий хөгшөрсөн юм чи үхэн ойлгомжтой. Энэ амьдралын нэг хэсэг. Хүүхэд төрн гэдэг амьдралын нэг хэсэг гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг л үздэг байсан юм байна. Тэр утгаараа үхэл гэдэг ойлголтыг номхруулсан байгаа байхгүй байдаг л зүйл. Тий. Тэгэл хуршуудынхаа гэр бүлийнхаа үр хүүхдийн дунд тасардаг тий. Дараагийн нэг хэлбэр нь болохоор өөрийн үхэл юм байна л да. Өөрийн үхлийг ингээд бодохоор хүн нөгөө нүгэл хилэнц өөрийн нөгөө шүүхэлт энэ төр гэж ярьдаг штэ. Тэрийг их боддог болдго юм байна л да. Аврал гэл те. Яах бол гэд өөрийнхөө үхлийн талаар бодохоор. Гэтэл дараа бас нэг өөр нэг хэлбэр нь болохоор бусдын үхэл буюу хамаатан садан ойр тойрны хүмүүсийн үхэл. Тэрэн дээр яг сэтгэл хөдлөл орж ирдэг юм байна. Нөгөө гашуудаал, уйлаал те тэгж орж ирдэг. Тэгээд одоо дөрөвд хэлбэр нь болохоор forbidden буюу хориглогдсон үхэл гэж байна. Үххийг хориглоод байгаа байхгүй орч үед. Ингээл байгалийн жам ёсны ч гэдэм үхэл ирэхэд л авраад штэ ийм тариагаар шинжлэх ухаан хөгжөөд үхэл гэдэг зүйл хуучин одоо хуршуудынхаа дунд жам ёсоор байсан бол одоо жам ёсны биш болж эхэлсэн. Энийг forbidden буюу хориглогдсон гэж байгаа юм байна. Яг энэ хориглогдсон үхэл гэдэг ойлголт өөрөө социологийн ойлголт болоо явчихж байгаа юм байна л да. Өөрөөр хэлбэл бид нар гэр бүлийнхнийхаа дунд өгдөг байсан бол одоо институцт эмнэлэг дээр асрах газар гэх мэт танихгүй хүмүүсийн дунд энэ төр гөхтэй. Энэ социологийн талаасаа тэр хүн бие махбодын хувьд ганцаардаас гадна оюуны хувьд ганцаардаж өгдөг. Тэ нэг яг хайртай хүмүүсийн дунд биш болж эхэлж байна шүү дээ. Тэ социолог талаас нь ингэж харж байгаа юм байна. Тэгтэл сэтгэл зүй талаас нь бас харж байна л да. Үхлийг одоо яг тэр юу loneliness гэдэг байгаа ганцаардал гэж. Сэтгэл зүй талаас болохоор энэ 5 үе шатыг яриад байна те. Үхэл гэхээр Элизабет Росс гэж хүн байна те. Эхлээд үгүйсгдэг гинэ. Үгүй би биш гэ те. Дараа нь ууралдаг гинэ. Яагаад би гэж гэ те. Тэгээд дараа нь 8 алцдаг гинэ. За тэгвэл би ингэчүүл яах вэ? Тэгчүүл яах вэ? Ном уншуулчул яах вэ ч гэдэм үү те. Манай нөхцөлд бол те. 8 алцдаг. За тэрний дараа сэтгэл готролд ордог гинэ. За ингээл өөх юм байна да гэлтэй. Тэгээ хамгийн сүүлд нь хүлийн зөвшөөрдөг. Ийм нэг үе шат. Гэтэ энэ яг энэ дараалалаар байх албагүй ч гэсэн 5 үе шат байдаг юм л дээ. Тий. Гэтэл энийг ингээ бодох юм бол яг өвчин туссан хүний хувьд ярих гээд байгаа биз. Тий. Санаандгүй үхэл байвал яах юм? Гинтийн үхэл байвал яах юм? Энэ үе шат байхгүй шүү дээ. Тэгэхээр яг хуу тиймэрхүү одоо гинтийн энэ төр юм дээр сэтгэл зүй ярих боломжгүй л байдаг бахал та. Гинт юм чинь. Тэрний сэтгэл зүйг судлах боломжгүй. Энэ бүр 5 жил айгүй олон хүн дээр одоо яг нөгөө өвчнөө хүлээгээл одоо юу гэдэг нь те өвдсөн хүмүүстээр олон жил ярилцлага хийсний үр дүнд гарсан ийм 5 үе шатхан болгон дээр явагдаад байна гэж юм л та. Тэгтэл грек ром бид нар одоо ингээл хайр үхэл одоо аз жаргал гэж ярихаар грек ромын философи гэж эхэлдэг шүү дээ. Тий. Тэгтэл грек ромын философи бол үхлийг төгсгөл биш гэж үздэг гинэ. Энэ бол философийн одоо нэг амьдралын нэг хэсэг гэж үздэг. Тийм учраас нөгөө эпикур чи хэлээд байгаа байхгүй. Үхэл бол туршлага болохгүй. Бид байгаа газар үхэл ирэхгүй, үхэл ирсэн бол бид байхгүй. Философийн амьдралын нэг хэсэг. Гэ тэгэхээр түрүүний ярьсан нөгөө ихний одоо нөгөө номхруулсан үхэл тэг давцаад байгаа. Цаг хугацаараа бодоход бараг л тэгж давцааж гарч ирж байгаа шиг байгаа. Тэг гэр бүлийнхэн тэг байдаг л үзүүл гэд бодож байгаа. Хэмжээний те. Тэгтэл нөгөө стоикуд гэдэг байгаа шүү дээ. Марк Аврелиус центр гэлтэй. Тэгэхээр тэд нар юу гэж нэхэр үхэл бол бидний хяналтаас гадуурх зүйл. Тийм учраас үхлийн талаар тэрхэд бид нар хянаж чадахгүй юм чинь байгаадаа анхаар. Тэ өөхөх хүртлээ одоо юу гэдэг өнөөдөр тэ байгаадаа анхаар.
Тэгээ та хэдийн нөгөө өмнөх ярилцлагыг би сонсчихсан чинь нөгөө лам энэ төр хэлж штэ хүн өдөр бол маргааш амьдрах нь баталгаагүй штэ бид нар юу тохиолдохыг мэдэхгүй 5 минутын дараа бид нарт юу тохиолдохыг мэдэхгүй юм чинь тэр дэвтэргэл өхлийн цаг дээр явж л идэг. Тэ? Тэгэхээр тэрийг одоо энийг нөгөө Сенека, Марк Аврелиус илүү энэ үхлээс айхаас илүүтэй тэрний хариу үйлдэл анхаар гэж хэлж байгаа юм байна тий. Тэр одоо ингээд та хэдийн ярьсан нөгөө буддын юутай ингээд нэг юм хамаар л орж ирж л байгаа ах тийм үү? Буддын шашин дээр тий. Тэгэхээр шашин аль шашин бол үхэл бол төгсгөл биш гэж үздэг. Ер нь тэгээд. Тий. Дараагийн амьдралын одоо тий дараагийн амьдрал байгаа штэ л гэдэг юм тий. Тийм учраас нөгөө шилжиж байгаа үе учраас нөгөө юу гэдэг нь нүгэл, аврал тий өөр юу ярьдаг лээ одоо диваажин за тэгэл эцсийн шүүл сайн өхөл ч гэх юм уу те ингэж гэтэл good death гэж үт юм байна. Сайн өхөл гэж те сайн өхөл гэж юу юм бэ гэхээр зөвхөн бие махбодын хувьд өхөл биш хүн те одоо үххийнхаа хувьд те сүнсний болон нийгмийн үүргээ чанартай гүйцэтгэсэн нь тэрийг гүйцэтгэсэн бол сайн өхөл те хүн байх хугацаанд би сүнснийхээ хувьд айгу одоо айгу гэгээлэг амьдраад те одоо нийгмийнхээ хувьд аалын эцэг ажилтан байдаг бол тэр нийгмийн үүргээ ингээд бүрэн дүүрэн гүйцэтгэсэн бол тэрийг бол сайн өхөл гэж үздэг гэж бас тий тэр өнцгөөс харддаг юм байна л да. Тэгээд энэ үед нэг юм үг байна л да. Memento mori гэж. Утга нь юу гэсэн үг вэ гэж өглөө санаж яв. Тэ? Өглөө битгий март өглөө санаж яв те. Энэ нь өглөөс ай гэсэн үг биш. Үхэн гэдгээ л ойлгоч мэд. Тэ? Нэг өдөр шүү дээ тийм үү. Тэгэхээр тэрнээс өглөөний тухай бодохын оронд амьдралыг үнгүүдүүлэх биш. Яаж харин амьдралыг үндсэнтэй туулах вэ гэдэгтээ анхаар гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ л миний нөгөө уншаад идэг лекцүүд хүний амьдрал үндсэнтэй байх хэвээр. Одоо нөгөө сэтгэл зүйч Auschwitz шоронд байсан гэдэг нөгөө утгын тухай яриад байгаа юм лээ. Тий. Амьдралын сүүлд нэг амьдралын дундор бидэрхүү гэдэг орл Виктор Франкл тий. Тэрний өмнөх орчуулгын гоё орчуулгатай байсан. Сүүлийнх нь бидэрхүү гэдээ орчуулсан байсан. Хүмүүний утга учир ирэлт. Тэгээ хүмүүний утга учрын ирэлт дээр яг ингэж байгаа байхгүй. Хүн амьдралдаа meaning те утгатай байх юм бол ямар ч зовлонг даваад гаргаж чадна. Тэгэхээр Auschwitz шорон гэдэг чи одоогийн биднээс илүү момент минут тутамд үхэл нүрлж байгаа газар шүү дээ те. Тэр дотор утгыг олсон байгаа байхгүй. Яагаад би амьдрах ёстой юм гэдэг утгыг олсон байгаа байхгүй. Тэгээд тэр хүн шоронгоос гараад яг гэр бүл нь нас орцсон байсан ч гэсэн ахаад гэр бүлтэй болоод ингээд амьдралыг туулаад дууссан ба. Тэр memento mori гэдэг бол яг л энийг хэлээд байгаа байхгүй. Auschwitz шоронд бол үхэл байна гэдгийг бүр бодтойгоор хүнд өдөр болгон хэлжсэн байна шүү дээ. Тэр хоёугууд ноёгууд. Бид нар бол зөвхөн абстрактаар л ухамсарлах хэрэгтэй юм шиг ба. 5 минутын дараа надад юу тохиолдохыг мэдэхгүй юм чинь одоо л би утгатай амьдрий гэж бодох хэрэгтэй юм шиг ба. Тэ. Иймэрхүү. Тэгтэл одоо түрүүн асуулаа ш нөгөө улс орон болгон гэл тэ. Тэгээ буддын шашны талаар ингээл зөндөө ярьж штэ тэ. Тэгэхээр нөгөө буддын шашин дээр нөгөө хувь тавилан ингээд ороод ирж байна те өхөл хувь тавилан одоо ингээд амьдрах тухай ярьж эхэлж байгаа юм бол амьдралын утгын тухай ярьж эхэлж байгаа юм бол одоо эн чинь бид нар хувь тавилантай холбогдож эхэлж байгаа байхгүй. За өхөл ийм хэлбэртэй юм байна, мэдээж юм байна, айх хэрэггүй юм байна те янз бүрээр л хүмүүс үзээд байгаа боловч үнэн эрэхтэй байдаг юм байдгаараа л байж л байгаа юм байна. Тэ талтлаас нь л яриад байгаа боловч тэгэхээр одоо амьдрах дээр бүгд анхаарьяа л гэж. Тэгэхээр буддын шашинны нөгөө зовлонгийн дөрвөн үнэн чи үндсэн философи шүү дээ. Зовлон байна. Тэгэл эцэд зовлонгоос гарах зам ч байна гэж хэлээд байгаа чинь яг тэрийг хэлээд байна л да. Тэгэхээр одоо хувь тавилан, өхөл, баяр жаргал гэл ямар ч юм бэ шалтгаан байна. Тэ нөхцөл байна, үр дагавар байна гэж бидний өнөөдрийн ингээд уулзч байгаа шалтгаантай байхгүй. Энд санаандгүй юм ерөөсөй байхгүй. Буддын шашинд гэж хэлээд байгаа шүү. Бүх юм шалтгаантай. Тийм учраас нөгөө энэ шалтгаан нь юу гэж болох юм гэхээр нөгөө өмнөх дадал одоо тэгж байгаа ш нөгөө энийг идэж болохгүй тэгвэл хор тавдар туснаа энийг одоо ингэчүүл сүүлийн үед ингэчээр өвчин тусаад байна гэл фэйсбүүкээр ч яриалаа хүн болгон бие биендээ хэлээлэн те тэгтэл тэрийг идэж ууж дуус ингээд өвдчихөж байгаа шүү дээ тэгчээд арт би намайг авраач гэдэг үгүй хүн хэлээд исэн шүү дээ яагаад тэрийг шалтгааныг хүн хэлээд исэн шүү дээ те тэгэхээр чинь нөгөө буддын шашин чи хэлээд байгаа шүү дээ хавны хамгийн том зовлон юу юм бэ нөгөө зовлонгийн дөрвөн үнэн гэж хамгийн том зовлон юу юм бэ гэхээр мэдгүй зовлон гэж байна. Мэдгүй байсан ингээ одоо өвчин тусчин гэдэг мэдгүй байсан учраас тэрийг итцсэн.
Тэ мэдгүй байсан учраас тэр нэг буруу газар руу явцсан. Тэр нэг нөхрөө яваад унчин гэдгээ би мэдсэн болвол юу гэж тийшээ одоо харахгүй шин жишээлбэл тэ алхав тэ мдэггүйгийн зовлон мэдгүй зовлон хамгийн том зовлон гэж нэрлээд хэлдэг шүү дээ. Тэгэл бидний өмнөх дадал хүсэл бодол нөгөө бидний үйлдэл за тэгэл нийгэм орчин нөлөөлнө буддын шашинд гэж үзээд байгаа тийм. Тэгэхээр одоо ингээл буддын шашныг ингээд сонсоолохоор ер нь бол өнгөрснийг бид нар өөрчилж чадахгүй. Одоо бид нар одоо байна гэдгийг ухамсарлжвал ирээдүгөө өөрчилж чадна л гэдэг байна. Ирээдүгөө өөрчлөх дээр л яриад байгаа. Тэгэхээр буддын шашин бол хувь тавилан бол хөдөлгөөнгүй зүйл биш гэж байгаа. Тэгэхээр бид нар тэгдэж шүү дээ хувь тавилан буюу заяан чинь тэр ч гэдэг юм уу те заяан л юм байлгүй ийм л тавилантай юм байлгүй тэр гээд байгаа чинь нэг талаар бид нар оюуны үед залхуураад байгаа байхгүй юу. Тэр хувь тавилан гэдэг үгийг хувь заяа гэдэг үгийг яг нийгмийн даатгал шиг ашиглаад байгаа байхгүй юу. Өөрт нь ингээ буруу юм ямар нэг юм болцсон цаанаасаа зураг нь зурагдсан байсан юм. Гэтэл тэрэнд хүргэсэн дадал шалтгаан байсан биз дээ. Би багасаа тэгтэл тэрнийг бас чамаас болж байгаа чи муудаа гэж бас хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо жишээлх юм бол дүлгөөн доон дээр Григори биш шүү дээ. Тэр хүний төрсөн орчин тэр олон дайнууд улаантан цагаантан болж үзлээ те нэг одоо дурлалаа. Гэхдээ тэр орчныг нөхцөлийг тэр хүн өөрчилж чадахгүй шүү дээ. Тэр хүн муудаа нэг улаан болоод нэг цагаан болоод байгаа юм биш шүү дээ те. Нөгөө мэдхгүйгийн зовлон. Цагаантан тухайн үед хаанда үнж байх хэрэгтэй гэдэг одоо ихтгэл өмшил явж байна. Улаантан ард түмэн гэж хэлээд байна. Ингээ нөхцөл байдал өгөгдчихөөр хүн болгон бүхнийг бидэхгүйгээс хойш алдаж онол явж байгаа. Тэр нь тэгэл хувь тавилангаа гэл барайл явж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэр юун дээр саяны тэр нэг хувь тавиланг өөрчилж одоо юу гэдэг одоогийн сонголт чинь ирээдүйн хувь тавиланг өөрчилнө гэдэг дээр бас яг тэгж асуусан. Би ингээ 6 дээр чи ингэдэм юм байна л та. За ингээд 80 наслнаа. Тий 80 наслнаа. Ингээд хэдий хүн нэгээд ингээд зурчж болдог гинэ. Одоо ламдар бол тий ингээд тий. Тэр чинь бол баг алгоритм маягийн юм биш тоолгон хийгээл. Тэр нь гүг тэгээд 80 наслнаа гэд тэгээд 40 наслаа 45 наслаад өгчүүл яах юм бэ? Энэ чинь тэгээд энэ хөрч зөрчилдөд нь штэ гэсэн чинь. Гүг энэ бол харин тий зүгээр ингээд өгөгдөл. Чи тэр өгөгдлийг бүр 80 наслах хөтийн ээлбүр авч 20 наслуулаад тий өөрөө арх хууж явж байгаад хүнтэй зодтолтоод алуулаад хөтсөж болно тий аюу сайхан ингээд 90 сар бол байжгаад бүр 100 наслчиж болно. Тэгэхээр хүмүүс ингээд тий ингээд 80 наслан гэвэл яг л 80 наслах хэрэгтэй юм байна л гэж ойлгоод байна. Чи бол зүгээр суур өгөгдөл болохоос биш яг тэрний дагуу явна гэсэн үг биш ээ. Тийм тэгэхээр зураг ажиллам ярьж илээ. Тийм тэгэхээр одоо нөгөө алтан савны гэл тэгэхээр нас нь болцсон байна гэлдэг штэ. Залуу хүүхдийг хүртэл нас нь болцсон байна гэлдэг. Гэтэл настай хүн байсан гэсэн за ахаад нэг хэдэн жил амьдрах байжээ гээд байгаа чинь л нэг талаар ингээ анх сонсоход бол сэтгэл зүг тайлд одоо ялангуяа за манай аав ингээл өнгөрөхөд нас нь болцсон байсан байна гэхээр за болцсон бол яах вэ гэдэг нэг юм тайвшрал явагдаад байгаад байгаа байхгүй нэг талаар нөгөө талаар яг тэр зурхаачи чи хэлснээр хүн тэр амьдралыг яаж авч явах вэ гэдгийг л одоо буддын шашин. Гэтэл одоо энэ Лаоцзи гэдэг одоо энэ дорны хятад руу болоод эхлэхээр амьдралыг урсгал гэж ярьдаг юм байна. Амьдралын урсгал. Тэгэхээр урсгалтай битгий тэмцэж байгаа байхгүй. Ямар ч юм хүчээр битгий одоо өөрчлөх гэж оролт. Амьдрал юу өгнө? Хүлээж ав. Гол нь тэр хүлээж аваад яаж хариулт үзүүлэхээ одоо ухаантай тухайн нөхцөл байдал юм тий. Тэгэхээр хүн бүхнийг хүчээр өөрчлөх гэж оролдох тусам амьдралтаа зөрчилдөнө гэж үздэг юм байна л да. Тэгэхээр хүчээр битгий хий гэдэг нь юу ч битгий хий гэсэн үг биш юм байна. Юу гэхээр зөв цагт зөв үйлдэлийг зөв аргаар ингээд урсгалтай нийцүүлээд хий гэж байгаа юм байна л да. Тэгэхээр хувь тавилан амьдрал гэдэг бол өгөгдөл учраас хамт урсан. Тэгэхээр одоо нөгөө Григори чинь за жишээлх юм бол манай итгэл та юм биш үү? Амьдралтаа яг урсж байгаа байхгүй те. Энэ гараад ирлээ 5 шараа өгье. Тэр амьдрал чинь тухайн үед 5 шараа өгөх шаардлагатай тийм нөхцөл байдал үүсэж байхаар тэр лөө н орчиж штэ. Социалист нийгэм болчихоор тэгвэл ингээ амьдралтаа урсаад байгаа байхгүй. Нэг талаар нөгөө амьдрах арга нь те. За мэдээ сайн муу олон зан характер үр дагавар гаргадаг ч гэсэн гэтэл итгэлтийн хөө хонгор яаж амьдралын эсрэг явж штэ. Цахир төмөр за боли социалист нийгэм ирсэн. Одоо бидний шиг хүмүүс ингээд сайхан амьдрах үе ирчихжээ миний дөө битгий. Цахир төмөр амьдралын эрхэнд явж исэн бол хонгор арахж явж байгаа шүү дээ. Баяа л хүүхэд тэр хүүхэд бол тэгж хоньмол одоо нашаас шулах шаардлагагүй байсан шүү дээ. Тэгэхээр хонгор эсрэг урсж байгаа байхгүй юу?
хамаагүй ямар ч нийгэм байна уу хүмүүс бүгдээрээ тийш орж ийн үү хамаагүй би хүүхэд байхдаа цохор төмөр шиг шилээ сайр болъё гэж бодсон би болно гэж байгаа байхгүй. Урсгал ийшээ урсж яхад нөгөө тийшээ урсж байна. Ингэхэл юм бол асуудал гарнаа л гэж энэ тэр өрний одоо дорны одоо тэр лаоцын тэр бол тийчилдэг юм. А тэгтэл дорны зүгрээ одоо хятад руу ярих юм хятад гэж ярих юм бол бид нар чинь хятад Япон солонгос хэл ярьчих чинь гэсэн үг шүү дээ тий. Күнз чи айгу юутай шүү дээ тий. Хувь тавилан гэж байж болно. Гэхдээ хүний үүрэг хിവэрэ гэж байгаа юм. Үүрэг хിവэрэ. Тэгэхээр хүн гэдэг үүрэг одоо нөгөө хүнээс доор битгий ор гэдэг чинь хүмүүн гэдэг үүргээ биелүүлээрэ л гэсэн үг шүү дээ. Гудамжинд гараад таншаанд ороод гахаа нохоош гудамжны хаягдсан хүний хоолунд идээд даарч хөрөөж явна гэдэг чинь хүн гэдэг оршихуус доош орчиж байгаа байхгүй. Тэгэхээр хүний наад захын хэрэгцээ амьдрах оронтой байх, хичээж ажиллаж амьдрах, сайн сайхан сэтгэлтэй байх, гэр бүлтэй байх ч гэдэг юм уу те одоо Маслогийн хэрэгцээний онол шиг те. Тэр юм чинь л хүний наад захын үүрэг байгаа байхгүй. Адуус гахаа нохоош битгий болчоорой гэдэг чинь хүний дор битгий ороорой гэсэн. Түүнээс биш бусад хүмүүс ланд аваад илчи ланд аваарай тий 5 руу бариад адилхан аваарай гэсэн үг ерөөсөө биш шүү дээ тий. Тэгэхээр энийг күнзийн юу ингэж хэлж байгаа байхгүй хүний үүрэг хэвээрээ. Тэгээд күнз дээр ярих юм бол Tiananmen яг ханзаар нь бодох юм бол мен гэдэг чинь хаалгал гэсэн үг л да. Ер нь Tiananmen гэдэг нь тэнгэрийн зарлиг гэсэн үг юм байна. Тэнгэрийн зарлиг гэж. Тэгэхээр тэр нөгөө хятад Tiananmen-ийн талбай гэж ярьдаг шүү дээ. Тэр Tian гэдэг чинь тэнгэр гэсэн үгтэй. Тэгэхээр нөгөө хаад одоо кино үзэхээр дээрийн кино үзэхээр нөгөө дээд одоо эзэн хаана юу гэдэг лээ тэнгэр заяат гэдэг юу гэдэг лээ тэнгэрийн хөөмөө гэж яриад байлаа шүү дээ. Тусгаал нэг юм тэр дээр л нэг юм хүч байна тий. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө хөрийн өөрийн зан чанар ёс суртахуун тий тэгэл үүрэг харилцаа нийгмийн хариуцлага энэ төр дээр ажиллаа. Тэнгэрийн зарлиг бол хүнийг хүн бай гэсэн. Хүн л бай гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө хятад тийм үг гэдэг гэж байгаа шүү дээ. Тосгондоо нэртэй вэ гэж. Тэгээ улсад нэртэй болох яах вэ? Улсад одоо олон хүмүүсийн дунд нэртэй болохыг бид нар мэдгүй шүү дээ. Ямар ч аргаар гарсан. Чи тосгондоо нэртэй вэ? Тосгондоо яг хүн шиг хүн байсан уу? Тэр чинь тосгоныхын чинь л мэдчихэж байгаа. Гэдэг юм байна. Тэгээ күнзийн сургаал. Тэгэнгүүт одоо ингээд үзэж байгаа хүмүүс цаагаад асуух байгаа л та. Энэ хэд чинь үхэл гэж ярьж байсан аа. Юу болоо дахиад зүгээр л ингээ ёс суртахуун тий амьдралын ёс суртахуун яриад оноо та. Нөгөө үхэл гэдэг сэдв зүгээр алга болчлоо шүү дээ. Ааха. Тэгэхээр одоо тэр түрүүний грекийн философи ингээ шашнуудыг үзээд байхад ер нь бол үхлийг бид нар янз бүрээр хараад байгаа боловч үхэл гэдэг зүйл хэвээрээ. Бид нар тэрийг яаж тайлбарлаж яриад, тайвшруулж яриад, гайхшруулж яриад, айлгаж яриад, эсвэл үхлийн дараа тэгдгийм байх, ингэдгийм байх гэж яриад үхэл бол хэвээрээ. Тэгэхээр энэ шашнууд бол юу гэж нэхэр хүнийг сайхан үхээ, амар амгалан үхээ, эсвэл юу гэдэг өчгээрээ гайгүй амархан шүү, юу гэдэг санаа зовлдоггүй шүү гэж хэлээд байгаа юм биш байхгүй. Энэ шашнууд буюу энэний чинь цаана үн цэнүүд явж байгаа шүү дээ. Үн цэнүүд буюу ард түмний соёлууд явж байгаа шүү дээ. Айлч соёл юу гэж нэхэр үхэл гэдэг ойлгомжтой учраас за ямар нэгэн хэлбэр нь янз бүр байх боловч энэ ертөнцөөс явах нь ойлгомжтой учраас тэрэнд анхаарал хандуулсанд орвол амьдрахтаа анхаарал хандуулчихаа. Тэгэхээр хүний үүргээ биелүүлчихээ тий. Тэгэх юм бол тэр үхэл гэдэг чинь жамаараа л ирнэ. Тий. Энэ амьдралынхаа чанартай утга учир өгөл гэж хэлээд байгаа учраас бид нар үхээр тийм үештийг дардгийн байна гэж үхлийн хэлбэрүүдийг харлаа. Социолог талаас нь, сэтгэл зүй талаас нь харлаа. Тэгээд за ойлгочлоо. Тэгээд үхэл ирлээгээд ойлгож яах юм. Тэгсэнд орвол бид нар үхлээс айх юм уу, үхлийг ингэж илүү гүнгэнзгий юм уу шатад байдгийм байна. Танин мэдхүй талаас нь мэдлээ. Амьдрал дээр туршихгүй шүү дээ. Туршлаа л дуслаа шүү дээ. Тийм учраас тэхээсээ илүүтэй тэр хүртлэх амьдралын чанарыг номлох нь ард түмний соёл, үндсэн. Одоо итгэл үнэмшил. Тэр энэ ч айгүй чухал юм байна л да. Яагаад түрүүн би байгууллагууд дээр хүний хөгжлийн лекц ордгоо гэж хэлэхдээ та нарын яриа надад ингээд айгүй зөв санагдлаа гэсэн бэ гэхээр бид нар одоо үндсэнээ эргэж харах хэрэгтэй байхгүй. Бидний үндсэн яг юу юм? За одоо ингээл буддын шашиндаа итгэж гин үү? Дийлэнх нь байхгүй шүү дээ, тий. За тэрний цаана өчөө зөндөөл юм мэдээж байгаа байх, тий. Үндсэний бүр value, үндсэний хувь ахмадуудаа хүндэлж гин үү? Одоо солонгосууд гэхэд нэг хоёр насны ялгаатай хахад чи надтай яагаад жицэн хүн шиг яриад байгаа?
Яагаад тийм үг үйлдвэр хэрэгжилж байгаа юм? Би чамаас 2 ах гэл ингээл айгуу тэр насан дээр айгуу нарийн ханддаг юм байлаа шүү дээ. Тэгэхэд бид нар чинь бол автобусанд тест хөгшин залуу суун суухгүй гэл хэрэлдээд байна гэдэг чинь ахмадаа үнэлдэг юм байна. Хүүхдээ хайрлаж гинэ. Бүр эн чинь нэг хүн өөрийнхөө хүүхдийг биш зүгээр ард түмнэрээ хүүхэд гэдэг оршихуйг хайрлаж гинэ. Хэрэг хайрладаг байсан бол хөл бөмбөгийн талбай дээр өндөр битүү байлга барихгүй байсан шүү дээ. Эсвэл одоо 80-ад оны үед болорч цоморл эх орны тухай тэр олон сайхан шүлэг уншаад хахад яагаад өнөөдрийн уул уурхай юм болцсон. Эх орноо хайрлахгүй. Төрөө дээдэлж чинь нөгөө төрийн минь сүлд өршөө гэдэг байсан одоо байхгүй болсон шүү. Төрөв гэдгийг бол зүгээр л нэг хажуу айлын балтан шиг л ярьж байгаа шүү. Тэгэхээр яагаад надад энэ айгүй олзуурхтай сэдв байна гэсэн гэхээр бид нар одоо үндсний эргэн хайх хэрэгтэй. Үндс нь байж аж миний төрөний хэлсэн хүн аз жаргалтай нөгөө өсөрхийн тулд хатуу газар хэрэгтэй гэдэг шиг сайн сайхан амьдрахын тулд биднэрт үндс нь хэрэгтэй байгаа байхгүй. Тэр үндс нь бидний үндс нь юу вэ? Тэрний Хог хүн дээрээ нийгмээрээ тусдаа. Тэр нь хувийн дээр байх гэж бодож байна. Би тэгэд тэр нэг юу нөө эбукөр ямар кино л төлив чинь нөгөө Акира Куросавагийн кино. Тий, Икиро буюу нөгөө амьдрах уу амьдрах тийм ээ амьдрах тий. Тэр кино би яг ингээд ярингууд яг тэр кино л яг нүдэнд харагдаад байгаа байхгүй. Тэр өвгөн нэг өвгөн гарч байгаа юм тий. Насаараа конторын ажилтнаа хийцэн. Офисын ажилтнаа одоо бол офис гэж л ярих байх тий. Тэгээд яг зүгээр л хүнд зүртлийн урд хийж байгаа ажлаач сайн ойлгохгүй. Зүгээр л эрэг шураг. Тий. Тэгвэл нэг юмны эрэг шураг байсан. Гэхдээ манай хүний итгэл үнэмшил нь юу байсан гэх юм бол зөвхөн хүүн байсан. Эхнэр нас орцсон. Тэгээ хүүгийнхэн төлөө амьдарч яах гэж бодоод байсан чинь хүүн октоодгүй үсттэй. Тэгээд яг үхээ мэдээд тэр өвгөн өөрчлөгдөж байгаа. Амьдарч эхэлсэн. Жинхэнэ амьдарч эхэлдэг тий. Тий, тэр мэдээг сонсчоо тий. Удахгүй үхэх юм байна гэдгээ сонсчоод нөхөр. Тэгэхээр тий тэр яагаад хүн тэгж өөрчлөлт гарч байна? Одоо яг наад чинь Сократ гэхгүй. Сократ юу хэлсэн бэхээр өөрийгөө тань. Эхлээл өөрийгөө тань. Тэ хүний амьдралын замыг гаднаас хайхын оронд чи өөрийнхөө мэдлэг үнэт зүйл ухамсар чинь юу юм? Чи өөрөө амьдралд яаж ханддаг вэ? Тэр хүн болвол тэ амьдралд яаж хандсан бэ гэхээр яг робот шиг хандсан байгаа байхгүй. Японы нийгмийн яг махны машинд ороод Японы нийгэм өглөөнөөс орой болсноо salaryman гэдэг байхгүй. Ингээл ажиллах ёстой. Ингээл яг л тэрэнд яг робот шиг явсан. Өөрийгөө таниагүй. Яг өвчин тусаад нэгэн л өгөх юм чинь ингээд өөрлөгөө харсан чи нар ямар сайхан юм бэ? Тэнгэр ямар сайхан юм бэ? Нэг өдрийн амьсгал гэдэг чи ямар сайхан юм бэ? Гэт ингээд эхлэн гэдэг чинь яг өөрийгөө таньж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр амьдралыг яг юунаас таашаал аваад байна? Нэр хүндээсээ аваад байна уу? Мөнгнөөс аваад байна уу? Одоо яг л үнц нь ороод ирж байгаа. Юу өнөөдөр намайг аз жаргалтай амьдруулад миний утга учир болоод үхлээс айн гэдэг чинь одоо өөрөөр хэлбэл үхмээргүй л байгаа шүү дээ. Юу юм? Яагаад үхмээргүй байгаа? Амар мөнгөтэй юм уу? Юутай юм? Яагаад юм гэдэг дээр л тэр киноны юу их айтаа хорж байгаа юм те. Тэр надад хамгийн сэтгэл хөдлөлтсөн явдал тэр нөгөө шинэ малгай авч өмсдөг штэ. Тий. Яа, нэрээ гэл аюу их бодогц. Яг тэр шинэ малгай өөртөө манай хүн өөртөө бол хизээч юм зарцуулдаг хөрсөн биз дээ. Тэгэхээр одоо эн чинь бид нар тэлээд байгаа байхгүй амьдралыг битгий хоош нь тавь гэж те. Одоо ингээл би л сая нэг юу яа гэж бодоод нөгөө хуушур тэгтээ нөгөө дотор махта хуушур тэгээ нөгөө бүрхийн хуушур хийж үзье гэж ингээд би яг их удлаа бодоол байгаа. За нэг амар болохоор за нөгөө махаа янзлцсан мах байвал за нэг гэл ингээл нэг юм арагшаа тай за өнөөдөр ажиллаа өнөөдрийн ажлыг дуусгачаал за нөгөө цалин орохоор юу ч гэдэг нэг юм шалтгаан тавиал ингээл бараг сар болцсон уу те наадмаас хойш ботсон. Тэр чинь тэрийг идэ гэж ботсон би биш үү? Би тэрийг идчихвэл би надад сайхан биш үү? Тэгтэл би амьдралыг хоошоо тавьчихсан баг. Тэдний урдуур юу орсон юм? Тийм хутга учиртай юм орсон юм уу? Мэдхгүй л байгаа байхгүй тий. Тэгэхээр амьдралаас момент болгоноос таашаал авахын тулд би юунаас таашаал авдаггүй. Тэрийг бодох хэрэгтэй болоод байгаа болж байна тий. Тэгсэн чинь стоикод болохоор юу гэж юм тэгэхээр миний хяналтанд байгаа юм, миний хяналтанд биш юм байна. Одоо энэ чи яг нөгөө одоо зам төлөвийн юунд бол шинжилгээнд бол миний хяналтын дотоод хүрээ гадаад хүрээ гэж ярьдаг байхгүй. Жишээлх юм бол миний бодол, миний хандлага, миний шийдвэр те одоо миний үйлдэл надаас шалтгаална. Надаас шалтгааллахгүй юм биш. Би хаана төрөх юм? Миний талаар бусад хүмүүс яаж бодох юм? Одоо хөрхий Григори шиг тэр дайны үед төрсөн бол одоо яах юм? Би одоо ямар орчинд төрөх юм? Ямар дайны үед төрөх юм? Одоо
бидний насныхан чинь бас л амьдрал үзэж штэ. Социалист нийгэмд пенерийн гишүүн байсан. Тэгсэн чинь ардчлал болцсон. Тэгээ явж исэн чинь бүр тахал үзлээ. Тэгсэн чинь одоо бүр дайн үзлээ. Ч одоо юу ч болоод байна. Тэгээ энэ нөхцөлийг би одоо тий сонгоогүй. Энэ л би төрцөн. Энийг би хянаж чадахгүй. Тэгэхээр ингээ байгууллагуудаар явж байхаар ингээ харилцаа хандлага би хичээл ордог штэ. Тэгэнгүүт зэт үеийнхэн болохгүй ингээ. Гэхдээ зэт үеийнхэн чинь тэр энэ үед л төрцөн штэ. Тэр 80-ад оны ээж аавуудын багада өөрсдийнх нь хангагдаагүй хэрэгцээ байсан хүүхдүүдтэй байгаагаа өгч өөртөө сэтгэл амардаг хүний л хүүхдүүд л гараад ирлээ шүү дээ. Одоо тэгээ яах юм? Одоо эдэртэйг л амьдрын бид нар. Тэгэхээр тэр хүүхдүүд энэ орчинд төрхөөж өөртөө сонгоогүй нөхцөл нь л ингээ өгөгдсөн. Тэгэхээр стоикод бидний бодол бидний хянаж чадах зүйл хянаж чадахгүй зүйл байгаа гэдгийг ойлго гэж хэлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр л нөгөөх юу руу ороод байгаа? Амьдралаа авч явах тал руугаа нөгөө хувь талын руу ороод байгаа байхгүй. Юу өгөгдсдгийг бид нар сонгохгүй яаж хариулт үзүүлэхээ харин сонгож болно гэдэг чи стоикууд хаа байсан Марк Аврелиус энэ тэгж ярьжсэн шүү дээ. Гэтэл нишээ ороод ирж байгаа юм те. Нишээ ороод ирэхээр хувь тавилангаа хайр гэж байгаа юм. Amor fati гэж хэлдэг юм байна те. Гэхдээ энэ нь надад тохиолдсон болгоныг твч гэсэн үг биш. Надад тохиолдсон юм төртөө төргөө тохиолдсон. Одоо харин би одоо энийг би хүлээж аваад өөрийнхөө бодол, өөрийнхөө хүчээр яаж давж гарах вэ гэдгийг л өөрийгөө удирдах хэрэгтэй. Жишээлх юм бол ингээд одоо ингээд миний аав нас орсон байна. Тэгэд аав ээж нас орсны дараа уйлсаар хагаад араас нь нас орчдөг хүн ер нь байхгүй шүү дээ, тий. Жам ёсороо тэр нь ер нь эцэг одоо төрүүлээд явсан утгатай эцтэй. Хүүхэд нь явал бүр тэрнээс илүү зовлон хаана тийм эцтэй. Тэгэхээр ингээд одоо би аавгүй болчих юм байна гэдгийг л би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хурдхан шиг. За би аавгүй болчих юм байна. За тэгвэл одоо би цаашаа яаж амьдрах вэ? Шинэ хүчийг олох хэрэгтэй. Аавда найдаал эрхлээд суужсэн бол үгүй одоо биш юм байна. Нишээ тэгж хэлж байгаа байхгүй. Нөхцөл байдал ирнэ, хүнд зовлонч ирнэ, жаргалч ирнэ. Энийг чи харин яаж эргүүлээд өөрийн хүч болгоод дараагийн алхам маягаад зөв амьдралаар явах вэ гэдгийг л бод. Ингиж ханд гэж хэлдэг даа тий. Тэгэхээр жишээлх юм бол би алдчихлаа. Окей, энэ туршлага юм байна гэл тий. Би ямар нэг юм шаналж чинь гэл. Эн чинь би нэг юм талаар гүн ойлголт авч байгаа юм байна. Ингээд зөв болгож бодоод ахна шүү дээ. Тэгээ би ямар нэг юмд надад алдагдал хүлээчлээ. Үнцэн юу үнэтэй цэнтэй юм бэ гэдгийг би ойлгож эхэлж байна. Гэт ирсэн амьдралд ирсэн юмнуудыг ингэж бодож өөрийгөө ингэж чөлөөлж явах нь нэг үгээр хэлэх юм бол амьдрал чамайг ямар ч нөхцөл байдалд оруулж болно. Тэр нөхцөл байдлаас чи сурах юмаа тий энэ надыг сургаж шүү гэж хүлээж аваад тэгээ цаашаа алхнаа л гэсэн үг юм. Өөрийгөө бүтээ гэдэг нь шүү дээ тий. Өөрийгөө бүтээ. Тэгсэн чинь юунг орж ирж байгаа. Юунг ороод ирэх юм бол нөгөө сэтгэл судлал ороод ирж шүү дээ. Хувь тавилан гэдэг бол чиний ухамсаргүй хэв маяг гэж байгаа юм. Дандаа л найз нараа хараараа өөртөө л адилхан хүн сонгож байгаа гэдэг ч юм уу тий. Нэг одоо ингээл нэг оюутан байсан. Нэг төгсөгч аав нарих удаг гэл надад хөрхөө уйлал битээр бас нэлээ олоо уулзж ярилцчихсэн. Тэгэл дандаа л хараал яддаг за чи юм сургуулаад төгсчиж ашгүй дээ гэл ингээл одоо том хүн болсон. Одоо би яа дагаад тест явж байгаа даа гэж би бодоод. Тэгээ сүүлд нэг тааралда за яаж нээж тест 30 гарсан ингээ за ашгүй дээ за тустаа гарснаа одоо 30 гарчиж байгаа том цалинтай болсон одоо хүүхэн болчихж байгаа юм чи. Тустаа гарсан биз дээ. Миний дотор л нөгөө нэг ааваас хажирнаас холцсон биз дээ гэж гараагүй. Яагаад гэсчгүй нэг л болохгүй. Сэтгэлзэн үед нэг юм ингээ уягдцсан. Найз залуутай болсон уу гэсэн. Болсон. Тэгтэл нэг яасан бас арх удаг. Нэг тэрний чинь цаана юунгийнхаар бол хүний нөгөө датцсан таньдаг юмаа сонгодог. Ингээд санаандгүй хүнтэй таарад байгаа юм шиг мөртлөө өөрийнх нь бага насанд нь байсан танилаа сонгож аваад байгаа харагдаж байгаа байхгүй тий. Гэхдээ энэ бол бүх хүний хувьд бүр батлагдсан гэхээс илүү юунгийн сэтгэл зүйл ингэж тайлбарлах юм байна гэж бид нар ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр ухамсарлахгүй зүйлээ ухамсарлах хүртэл тэр зүйл таны амьдралыг удирдах гэж байгаа. Ухамсарлахгүй зүйлээ ухамсарлах хүртэл. Тийм учраас нөгөө Шовшингийн шоронгоос орхсон дэр тэгдэг штэ. Энэ хан бол фани айгу сонин. Эхлээд ханнаас айн, дараа нь хананд дасна, дараа нь ханнаасаа салчтгаа болно. Тэгээ Брукс гэдэг нөхөр ханнаасаа салч чаддгүй штэ. Шоронгоос гарцсан мөртлөө ухамсарт нь шорон байгаад байгаа учраас тэндээ хүн алаад ч гэсэн шорондоо үлдэх гээд үзээд болохгүй болохоор нь чөлөөт амьдралд гарчаад боогод өчөж байгаа штэ. Шорондоо 40 жил зүгээр амьдрчаад. Тэгэхээр ухамсарлахгүй л бол хүн тэгэхээр нөгөө хүнийг шоронд байгааг нь мэдрүүлэхгүй байх хамгийн сайн арга бол
шоронд хамгийн сайн хорих арга бол шоронд байгааг нь мэдрүүлэхгүй гэж байгаа юм. Тийм учраас нөгөө domestic violence гэлтэй нөгөө зодож нүдэлээдэг тийм гэр бүлд байгаа эмэгтэй хүн харахгүй байгаа нь тэр нь ингээд айл болгоно л юм байдаг хүн болгоно л зовлон байдаг би төвччүүл өнөөдөр ингэчүүл гэдэг байгаа чинь энэ юунгийн сэтгэл зүгээр бол тэгж тайлбарлах юм байна л да. Танил юмараа л хувь тавилангаа удирдах байдаг. Юун дээр би түрүү энэ охилтой холбоотой ингээд нөгөө постууд шүүгээд Facebook юу нэлээ утга пост байна. Тэрэн дээр зүгээр л англи хэлнээс орчуулсан пост. Халаад чи тэрэн дээр ингэж бичиж байгаа байхгүй. Түрүүний таны ярьснаар ер нь бол одоогоос нэг 200 300 жилийн одоо за нэг сүүлийн 200 жил бол хүн төрөлхтөн бүр амар хөгж өөрчлөгдсөн. За тэр сайн муу байгаа авахаа гэд тэгээд тэр социологч сэтгэл зүйч юм шиг ба. Тэгээд тэр үнийг хэлж байгаагаар ингэж байгаа. Яагаад одоогийн хүмүүс 200 жилийн өмнөхөөс илүү гой нөхцөлд амьдарч ийж тэднээс илүү аз жаргалгүй байна вэ гэд тэгэнгүүт явж нөгөө хөл рүү ч яваад орсон. Тэгсэн чи яасагч яг түрүүний та ярьжсэн. Одоогоос 200 жилийн өмнө хүн үхэн гэдгээ мэддэг. Тэр бүр яагаад гэж огт асуудаг байсан. Ерөөсөө ингээл ялангуяа тэр загламтад амиг жишээ авч байгаа хгүй. Тий өөрийнх нь нэрэл алж талаа явчихдаг. Дахиад дайснууд нэрэл алж талаа явчихдаг. Тэгээд тэр хүчирхийл дунд ерөөсөө л одоо яах вэ гэдэг асуулт асуув. Тэрнээс биш яагаад намайг алж байгаа юм би яацээ ямар нүгэлг юм хийчгээрээ би ингээд ерөөсөө тэгж ойрлох боломж байхгүй. Зүгээр л яаж амьд гарах вэ? Одоо яах вэ? Тэгээд дайсан иржээд цухтаа эсвэл нуугт. Тэгээд тэр амар зовлон шаналл дунд гээл оглоод одоо яана мана гэл ингээл оршихуй янз бүр асуулт асуугаад байдаг. Яаж амьд гарах вэ? Одоо тэгээ яах вэ? Тэр өөрөө ингээд нэг өхөл яг бүр өдөр тутам ижлэх юм байсан. За тэр дайнаас бол гадна энгийн байхад нь эмээ нөхөл хүүхэд нөхөл ядж хахад хүүхдүүд бидрээс ингээд одоо юу гэдэг бараг л хоёр төрөл тутам нэг нь ингэж идэг ч юм уу мэдгүй өхөл ингээд маш ойрхон байсан болохоор хүмүүс ингэ өхөлд хандах хандлага одоо юу гэдэг юм одоогийнхнаас бол хамаагүй дөжигдсэн байсан гэсэн ирнэ амьдралд илүү үнцэнтэй ханддаг байсан гэдэг нэг юм судалгаа биш энэ бол миний зүгээр л хувийн ажиглал бодол шүү. Тэгээ саяны таны яриас ингээд одоогоо бид нар чинь өхөл үзгээд байцсан юм байна. Тий. Тэгээд одоо нэг Монголд нэг хэлсэн айгу муухай олчлоо уг нь гоё философи гэж бодсон. Одоо ганц л амьдрын гэдэг нь уул нь айгу яг тэр нэг өхөлтэй яваад байгаа шүү. Би энэ амьдралаар ганц л амьдрын гэдэг энэ үнцэнтэй амьдралаа одоо хайрлаж гэдэг юм уу эсвэл амьдралын утга учирыг нэдрийг ангууд ганц л амьдрын гэдэг нэг уугаар шоудаад ингээд явцсан чинь зүйлдээ одоо ганц л амьдрий гэдэг утга чинь бүр утгагүй болчихсон шүү. Тий. Тийм учраас одоо тэр өхөл ганц л амьдрий гэхдээ нөгөө нэг тавилан гэдэг асуудал чи яагаад орж ирээд байгаа юм бэ гэдэг юм. Тэр Виктор Франкл чи нөгөө хоёугууд өдөр болгон тааралдаад байгаа учраас өдөр болгон өгөхөд бэлэн учраас ингээд зүтгээд байна шүү дээ. Тэгэхээр ухамсарлаад амьдралаа өөрөө удирдах гэдэг байгаа байхгүй ерөөсө бүхий л философи төгчдгийг ингээд ерөнхийд нь анзаарахаар өөрөө удирд өгөгдсөн юм байна. Бид нар сонгож болох юм байна. Өөрөөр хэлбэл хувь тавилан өгөгдсөн ямар нөхцөлд хэний гэр бүлд яаж ямар царайцтай төрөхөө би одоо сонгохгүй. Тэгэхдээ би тэрийг удирдаад өөрөө би сайн сайхан болгож болно. Өчигдөрхөн би нэг пост харж байсан чинь нэг охин бичсэн байгаа байхгүй. Би хөдөө мал малж исэн 18 нас хүртэл төрсөн өдрийн торт гэж юм мэдхгүй өссөн хүүхэд ч те. Тэгэхэд өнөөдөр би Токиогийн энэ том офис дотор би ингэж сууж байна. Тэ том ингээд гоё ажил хийгээд ингээд амьдрал ямар гоё юм бэ гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр хүүхэд би ийм болох юмсаа ингээд амьдралаа удирдаад ингээд урагшлаад зүтгээд исэн ба штэ. Гэтэл ёстой ухаан орохт нь хамгийн минь амрын чихэж өгöd ахаар юу руу зүтгэх юм. Нөгөө утга учир нь байхгүй учраас ингээд нөгөө амьдрал нь бэлэн байгаа хүмүүсийн хүүхдүүдийн тэр янз бүрийн буруу бодис хэрэглэх ариг тамхинд орох илүүдэд асуудал чинь гараад байгаа чинь тэр үнэлэхгүй байгаа шүү дээ. Өгөгдөж байгаа зүйлийг үнэлэхгүй байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол нөгөө Шовшинкийн шоронгоос оргосонтой адилхан өгөгдсөн тэр одоо тэр Брукс бол шоронгийн амьдралыг те ингээл амьдрал гэж бодоод шүү дээ. Тэр шиг яг өөртөө байгаа юм зүгээр л байх хэрэгтэй. Тэрнээс цааш утга учир хайр дурлал ингээл илүү гоё юм үзэх хүнд туслах ингээд нэг сэтгэлийн ханамж авах ингээд өшөө олон гоё юм байхад тэрийг яагаад ирж хайхгүй зөвхөн амьтан шиг амьдралын наад захын физиологийн хэрэгцээтэй идэж уух өмсөх зүх энэ дэр ханчаад энээр амьдрал болж байна гэж бодоо. Тэр охин шиг ингээд Токиогийн том офист очиод ингээд ажлын Нью-Йоркд одоо өөр хаана байдгийг хаана яамаар байна. Тэрийг ирж хайлтаа гэдэг байхгүй. Тэрийг ухамсарал гэдэг байхгүй те. Буддын шашинч тэгж гэн, Юнгийн философч тэгж гэн, стойкуудч тэгж гэн. Өөрөө л удирд ухамсарал гэж хэлээд байгаа чинь. Тэгэхээр манайхан ч одоо нөгөө одоо гэгээр биш сэр гэдэг байна шүү. Сэр одоо сэр гэж яриад байгаа тий. Тэгэхээр монгол хэлэнд одоо энэ талаар ч ингээл заяа гэж ярина, тавилан гэж ярина, хэмэр гэж ярина.
те өөр чин заяа түшин заяа муутай гэл те хувьтай хүн гэл ингээл яриад шүү те. Тэгэхээр Монгол хүн бол хүний хувь зайг ин тэнгэр газар байгаль. Тийм учраас монгол хүмүүс анханасаа байгалийн хүнд хатуу нөхцөл байдлыг өөрчлөе гэж бодоогүй шүү дээ. Өгцөн нөхцөл байдал тэр. Тэр дунд би яаж survive, яаж амьд үлдэх вэ? Тэр нүүдэлч авахын одоо биднэрт ер нь уламжлагдаж ирсэн. Тийм учраас монголчуудыг судлаад үзэхээр нөгөө тодорхойгүй нөхцлөөс зүгтаах соёл багтай. Өөрөөр хэлбэл тодорхойгүй нөхцлөөс зүгтаадаггүй гэж байгаа байхгүй. Хөдөө явлаа хаашаа ойшоо баруун тишээ. Тэгээ хөсгөл орох байхаа. Бензин замаасаа болох биз. Дугуй мөгчөнд ажгүй хийлээл явчихна. Замаа сайн мэдж байгаа биз. Юу хүнээс суул явчих шин. Нэг юм. Тэгээд нөгөө ажил өгсөн чи гадны хөрөнгө оруулалт компаниудынтай дээр ажил өгөхөөр очиод ингээд лекц уншаар ажил өгдөг гинэ манайхаа ингээд хийчдэг. Тэгэл тэр ингээд хийц юмнаас нь тэр гадных нь одоо яадаг чи энийг тоог нь энд нь ашиглаад ингэдэг ч юм уу нэг юм детальны нэг юм даалгавар өгöd идэм байл л да өөрнийхэн ялангуяа. Манайхан ерөнхийд нь ойлгож авчиад өөрөөхөө хийчдэг. Сайн хийн баг тэрэн дотор инновацч гарцсан байдаг. Шин санаач гарцсан биш магадгүй. Гэхдээ монголчлох гэдэг одоо юу гэдэг яг одоо тэр нөгөө Auschwitz-ийн одоо дэлхийн 2 дугаар дайны үеийн тэр юуны канцлагерийн хоёгуудыг сүүлд нь Нюрнбергийн шорон юунаас хурлаастай чи яагаад энэ олон хүнийг тамалсан бэ? Яагаад ингэсэн бэ гэсэн чинь дээрээс ирсэн даалгавар тийм байсан гэж байгаа байхгүй те. Яг даалгаврын дагуу өрнийхэн бол ингэ хийдэг. Манайхан бол нөгөө ерөнхийдөө эрсдэл хүлээж тэр нь юу вэ гэхээр байгалыг бид нар захирч чадахгүй гэдэг хүлэн зөвшөөрсөн юм шиг байгаа юм те. Үгүй ер нь яаж ч магадгүй шүү дээ. Одоо саяхан 7 хоногийн өмнө л ямар хав халуун байлаа өнөөдөр ямар байна те. Тэгэхээр ийм эрсдэс учраас тэр нөгөө өгөгдсөн нөхцөл байдлыг бид нар бүх хувь тавиланг, бүх хувь заяаг өхлийн цаг хугацаанд юу ч хийдгийг удирдахгүй гэдгийг бид нар басаа мэддэг л байхгүй. Хизээч байгаль өөрөө яаж ч магадгүй. Малчид бол хариу үйлдэлийг л хийнөхөөс ш байгалыг удирдах гэж оролдоогүй шүү дээ. Биднэрт ийм юу бол байгаа. Одоо юу гэдгийг уламжилж ирсэн ахын зам заншил бол байж байгаа л гэж бодож байна тийм. Тэгэхээр өгөгдсөн зүйл өөрийн үйл гэж имийг бол бид нар бол мэддэг хүмүүс гэж. Тэгээ монгол хүмүүс л тийм. Тэгэхээр нөгөө одоо энэтхгүүд бол карма гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо карма гэж ярихаар ингэдэг шүү дээ. Энэтхэг хэд төр яг ижилхэн тооны шахуу хүмүүстэй олон сая хүнтэй байна тийм. Энэтхэг яагаад хөгжихгүй байна гэсэн чинь энэ насны enlightenment буюу дараа нь юун дээр очихын тулд нирванад хүрэхийн тулд энэ насандаа материалын араас шунахгүйгээр бясалгал хийгээд л зүгээр сууж. Ингээл бясалгал хийгээл гэж. Тийм учраас тэнд эдийн засгийг буюу бизнесийг дэмжидэггүй орчин гэж үздэг байгаа. Үн цэнийхээ хувьд. Тийм. Тэгэхээр энэ хүний итгэл үнэмшил үн цэн бидний энэ одоо соёлоороо дэмждэг зүйл эдийн засагт нийгмийн амьдралд маш чухал. Тэгээ энэ нь хаанаасаа гэхээр хувь хүнээс л байхгүй тий явж хувь хүнээсээ. Тэр нэрээ зүгээр яг одоогийнхоо энэ амьдралыг үн цэнтэй гэж ухамсарлах гэдэг нэрээс аюу тийм нэлээд гүнээс гарч ирэх байхаа тий. Тийм учраас үхэл байхгүй болвол нэг юу гэдэг юм аа шүлэг би уншижсэн нэг би тэгэхдээ одоо юуг нь санаад байна. Агуулгын санаад байгаа боловч юуг нь санахгүй байна. Яг үгээр нь санахгүй чойны шүлэг юм болов хэний шүлэг юм бол өвхөл гэж байхгүйсэн бол хадам ээж нь бэрдэ хатаархад гэт тэ. Тий. Тэгэхээр өвхөл гэдгийг бол магтан дуулах хэрэгтэй. Яа тэгвэл жамын юм жамаараа байж дараагийн юм ургаж ингэж амьдрал өнгөж тойрог маягаар үргэлжлэх ёстой. Тэгтэл ингээд нэг кино идэг шүү дээ нөгөө их сонин кино нөгөө амьдрал цаг хугацаатай. Нэрийг би санахгүй байна. Тэгэл нөгөө ажил хийгээл гаранд нэг юм метр баркодтой те ингээд цаг авдаг. Өөрийнхөө насыг бараг зарж ийн гэсэн үг шүү дээ. Тэ амьдрах насаа зараад өгдөг. Тий амьдрах насаа цалин амьдрах нас ерөөсөө л тийм юм. Тэгэл нөгөө time гэдэг Justin Timberlake-ийн тоглосон. Тий. Тэгээд юуны цаана гарсан чинь ханны цаана гарсан чинь нөгөө баячууд байж байгаа шүү дээ. Тэ баячууд гэдэг нь ингээл хичнээн сая мянган юм цагтай. Тэгээд тэр цагийг нэгж дээрэндэж авах нь л одоо амьдралаа уртсгаж байгаа хэрэг. Тэгтэл тэр кинон дээр байгаа аав ээж охин горыг харахад яг ч хэцүү харагдаж байгаа. Хэр өвхөл гэдэг зүйл байхгүйсэн бол бид нар энэ ертөнцийн ямар байх вэ? Эрх мэдэл, мөнгө, тэ энэний төлөө яах вэ? Хэр үнэхээр өвхөл гэдгийг тэ хүний цалин гэдэг, эд баялаг гэдгийг насаар тогтоодог бол бид нар юуны төлөө тэ яах байсан бол тэр кино бол аюу тийм ихэн бодогдуулсан кино байдаг. Тэ. Тийм кино байсан. Тэ. Би
эмээгийн хавшуулган дээр очиж сууж жаад тэг ингээд нэг харсан чинь бүрэнхий болцсон. Тэгээ аюу эвгүй санагдаад. Тэгээ явж хагаад хамгийн анхны 2 3 хүнтэй таарлцсан. Нөгөө 3 нь хоорондоо хэрэлдээ зодтолсон 3 уулзсан нөхөртэй таарлдаг. Тэр 3 аюу гоё санагдчихв. Яг тэгэж тэд нар амьд үдтэйгээ таарлцсан байхгүй юу? Тэгээд мэдгүй яг тэр үед би чинь амьд байгаа шүү дээ гэж бодогдсон шүү дээ. Яг ч би аюу удаан сурцсан байсан. Тийм уршилгаан газар. Тийм тэгээд би яг би чинь нэр амьд гэж гэсэн. Нэг талаар тийм бодол нөгөө талаар хүн ингэж өгдөг байхад амьд байгаа, залуу байгаа, эрч хүчтэй байгаа тэр цагийг яагаад зодтолж байгаа юм бэ гэж бас хармаар тий. Нөгөө талаас мэдгүй би зөвхөн өөр дээрээ төвлөрсөн байсан болохоор тий өөр дээрээ төвлөрсөн байсан болохоор амьд хүн харсан чинь гоё тий. Нэг л гоё санагдсан. Тэгэхээр амьд байна гэж өөр ямар гоё юм бэ? Тий. Тэгээд би ингээд яг ингээд эдрийн дунд ингээд нэг өдөр хөвтөж байгаа бах таа гэж бодоод янз бүрийн юм бодоод байсан шүү дээ. Тий. Тэгвэл амарч юм шиг нэг бодлоо. Гудамжинд одоо ингээл явхаар одоо за энэ хотын төвөрч бас гайгүй байна. Жохон ингээл зах руу гараад явхаар одоо цогтуу залуучууд айгүй их болсон биз дээ. 90-ад оны шиг л болчих буцаад нэг хэсэг гайгүй болсон байсан. Тэгэд залуу хүмүүс байгаа байхгүй юу? Эд насны ирчүүд. Нэг тэд нар нэг 25-аас 35 за 40 нас л байх. Одоо 40 нас орчин үед бол те өхөл ингэж хойшилсан насанд бол 50 нас ч залуу нас шүү дээ. Тэгэд эд насны хүмүүс байхаар ингээд айгүй харамсалтай. Тэр чинь л одоо хан байгаа байхгүй юу? Толгой дотор нь хан. Нөгөө шоушин гişиг те хан. Тэр ханнаас салж чадхаа болчиход байгаа. Тэгэхээр тэр ханнаас салахын тулд одоо тэр кинон дээр тэгж байгаа штэ. Хөл бөмбөгийн талбай 5 билүү 6 юм хөл бөмбөгийн талбай хэмжээний тэр их урт газар хүний өтгөн шингийн дундуур ингээ мөлхөөд гарч ирж байгаа байхгүй те. Тэр хэмжээний хүчин чармаалт гаргаж иж хүн өөрийнхөө дотор байгаа ханыг нурах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр айгүй хэцүү. Тэгээд тэрийг өөрийгөө хантай байна гэдгээ мэдэхгүй байх магадлал айгүй өндөртэй. Бид нар ч гэсэн одоо ингээ ярьж байгаа дотор бас ямар ч зүйл дээр нэг тогтцсон хандлага явж байгаа юм билээ мэдэхгүй шүү дээ. Тэр болгон хүн бүрэн гэгэрчээгүй л бол нэг хүчргөө бүх юм дээр бас тий одоо ухаарад чадахгүй л бах. Ухаарах тэгэхээр нөгөө хүнээс дутхгүй яваарай гэдэг тэр хүний наад захын стандартыг л хэлээд исэн байгаа байхгүй манай монголчууд. Хүнээс битгий дутаарай гэдэг чинь хүний наад захын тий ёс суртахуунтай, зөв зүйтэй, сайхан сэтгэлтэй, цаг бусаар өнгөрчгүй тий одоо буруу хүнээс хол ч гэдэг юм уу. Тэрийг л хэлээд исэн байгаад байгаа тий. Тэгэхээр л одоо бид нар ингээд өгөгдсөн нөхцөл байдал гэж яриад байна. Тэрэнд хариу үйлдэл гэж яриад байна тий. Өгөгдсөн нөхцөл дотор чи үхэлч явж байгаа шүү дээ. Үхэх нь ойлгомжтой шүү дээ тий. Тэрийг яаж чадахгүй юм чинь. Тэгэхдээ одоо ингээд бурхан гэдэг ойлголт хизээ байхгүй болох вэ гэдэг асуулт байгаа. Шашин гэдэг зүйл хизээ байхгүй болох вэ гэх тэгвэл шинжлэх ухаан байгалыг 100% тайлж дууссаны дараа шашин байхгүй болно. 100% тайлах уу? Хэрв 100% тайлчвал би хизээ өгөх юм, сүнс болчоод яах юм? Сүнс одоо сүнсний граммыг тодорхойлсон гэдэг юм л да. Тэр болгоныг мэдэн штэ. Бид их л ээлгүүдээ бодвол шинжлэх ухаан тий шашныг бүрэн хувь тайлбарлчвал шашныг байгалыг тий байгалыг бүрэн бид нар байгалийн амттай штэ. Өнөөдөр энд нэг бар үсрээд гараад ирвэл бид гур бол зүгээр нэг сайхан амттай махал харагдаж байгаа штэ. Яагаад бид нар ийм нэг метр 60 гаруй өндөртэй ийм нэг тарган одоо юу гэдгийг ийм бие хаатай болцсон юм. Энэ байгалаас идсэн учраас энэ үр тариа энэ амтан алж махыг идэж энэ хоолунд идсэн учраас бид нар өнөөдөр ийм болцсон шүү дээ. Анх нэг ийм хамгийн ихтэл 3 кг 500 г нэг жижигхэн ухамсарч байхгүй нэг махал төрөө үзтээ. Тэгтэл ингээл энэ дотор ч ухамсар суугаал, ухаан суугаал, мэдээлэл аваад тэрийг мэдлэг болгоол оюунлаг болгож эргэлдүүлээл те ухаан болгож ашиглаал энэ төр ингээл 9 шидэл болж шít. Тэгээ хоолунд идэл эцэг их маань өчнөө хөрөнгө оруулалт хийгээд өдий ийм бие хатаа болчиход шít те. Тэгтээ энэ чинь би цуглуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэхэнд бид тэр садгүру гэж хүнийг айгүйх сонсдог юм. Садгүр бол хэлээд байгаа байхгүй. We accumulated гэдэг байгаа байхгүй. Энийг бид нар цуглуулсан, байглаас авсан. Энийг өөртөөгөө битгий хол гэж байгаа. Би гэдэг зүйл бол миний ухамсар сүнс. Миний энэ арьсан дотор ороод ирсэн мах энэ яс одоо юу гэдгийг те энэ бол энэ ингээд том болцсон байгаа зүйл чинь бид нар байглаас л авсан. Тэгэхээр өөрийгөө битгий тус одоо юу яа би гэдэг зүйлийг одоо энэ ухамсар болон сүнснээс ялгаатай үз. Тэр чи бол өгөхгүй. Чи махан биендээ битгий хорго. Чи нэг байглаас л авсан шүү дээ. Чи өөрөө тарьж ургуулаагүй үстэй. Энийг буцаад байгальд нөхний юунд нь харуулаад Чиний сүнс ухамсар эрүүл саруул байвал
энэ хязгаарч өгөхгүй. Тийм яг буддист философи юм байна тий. Тийм энэ хараад би нэг юм одоо асуумар санагдаад байгаа байхгүй юу? Яг өөрт чинь тийм байдгүй буюу баг жоохон хүүхд байхад үхлээс бүр аюу байдаг гэсэн. Ихэнх хүмүүс тэгж ярьдаг. Хүүхд байхдаа би үхмээргүй байна гэж аюу хийдэг. Тэгээд ингээд нас яваад ирэхээр нэг хүүхдийн тухай болоод ирчих юм шиг. Тэгээд насны жоохон ингээд одоо ингээд мэдээж нэг 60 70 гардаг юм уу 50 гаргаал хүн чинь хүүхдийн тухай ер нь бодож эхэлдэг шүү дээ тийм ээ. Ер нь тийм үү? Ер нь хүүхд байхад яагаад тэгж яйдаг юм бол? Тийм айдас байдаг юм бол. Би бас ажил айгуу гэдэг нэг тэр үе айгуу сандын маа нэг би айгуу санд. Тий нэг 5 маа 6 таа нас 5 байсан сургууль арай сургууль дарааг байсан. Сургууль орсон ч байсан юм. Тэр чи бид нар нөгөө үхэхээр өвддөг юм уу те үхэхээр яадгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр чи өөрийнхөө туршаад үдцсэн юмнаас айгаад байгаа биш. Ойр дотныхоо хүмүүсийг алдсандаа хөдөлж байгаа сэтгэлийн хөдөлгөөн л байхгүй. Тэгтэл сэтгэлийн хөдөлгөөн гэдэг чинь угаасаа богино хугацаатай. Хүн намайг уурлуулчихвал би 5 жил уурлахгүй шүү дээ. Тэгээ 5 минут уурлаад тэгвэл зүрх мөрч ингээд уурлаад явуулаад цохисороо өгч нь үстэй. Тэгэхээр удаан хугацааны сэтгэлийн хөдөлгөөн одоо тэр гоник гэдэг зүйл те харуусал гэдэг зүйл гэж удаан үргэлжлэхгүй сэтгэл хөдлөн тогтно гэж байгаа учраас нэг хайртай хүнийхээ араас харуулж байгаа зүйл болохоос биш би үхэж үтчихэд айгаад байгаа тэр өвдөлтийг мэдэрчээд айгаад байгаа биш хүний төлөө бусдын төлөө бусдыг хайрлсан сэтгэлээс ирж байгаа миний өөрийн сэтгэлийн хөдөлгөөн л байгаа байхгүй юу. Ер нь бол бүр их хэрв одоо зарим сэтгэл зүйчид тэгж хэлдэг дээ. Би тэр хүнийг хайрлаад байна гэдэг чинь яг үний эрэхтэй тэр хүнийг хажуутай байлгалд надад сайхан байна гэсэн амиа буц үзэл гэж байгаа. Тэр хүнийг байлгаал амир байсан. Тэр надад таатай байсан. Надад л таатай байсан. Тэгтэл одоо тэр хүн өвдөөл байгаа бол одоо ингэсэн тэр хүн одоо нөгөө юу гэдэг вүлээ ингээд сайхан амарч байгаа даа гэж ярьдаг шүү дээ. Тэр нь одоо Европын орнуудад сая тэр юуг хүлэн зөвшөөрчлөө шүү дээ. Эвтанациг тий. Тэгэхээр хүн олон жил өвдөөд ингээд үхчих чадахгүй, яаж чадахгүй би хаана ингээд байнгын шаналгаатай байгаа бол Европын орнууд бол за өөрийнх нь хүсэлтээр одоо диважин руу явуулж шүү дээ тий. Тэгэхээр тэр одоо хүүхэд насны тэр бол зүгээр тэр бусдын төлөө хайр хүүхэдийн тэр нэг харуулсал байгаа. Гэтэл дунд иргэм насанд миний бодлоо энэ би тэгтээ нэг энэ төр судалсан шинжлэх ухааны нэг юутай бол биш шүү дээ. Зүгээр ингээ уншсан юмнасаа зүгээр ингээ логикоор бодоход дунд иргэм насанд зав битгүй биш байна. Тэр нэг хүүхэд дөнгөж төрөөл тэдний хүн болох гээд ингээ явж чад юу өөхөх мантай тий өөхөх завгүй одоо хэлдэг шүү дээ хүмүүс өвдөх завгүй явна. Өвдсөн ч босоод алхаж шүү дээ тий. Тэгээ хүүхэд мөхлөн том болоод ингээд нэг 60 мар 70 мал хүрээд нэг завтай болоод эхлэхээр бас боддог. Тэгэхээр ер нь тэгж өөрийнхөө үзээгүй туршаагүй юмыг ингээд бодоод ингэн гэдэг ер нь завтай хүний ажил гэж болох юм их талаар. Магадгүй юм тий. Тий. Гэтэ бүр ингээд алга болчихно ингээд би ингээд хаш байж яснаа гинт ингээд алга болчихно гэхээр тэрнээс яг жоохон юм дайдаг яг үнэ гэх юм. Чи зүгээр байж гал алга болчих шүү дээ. Тэгээ чи эзэж дахиж яахгүй. Тийм тэрийг саяхан би бас дахиад цаад нэвтрүүлгээ сонсох алтан дэтэм гэдэг байгаа. Лам яг саяны буддист маягаар хэлж илээ. Тийм яг өмнө ихлэхтэр би буюу одоо тий мөгийг гэдэг юм а чи ингээд гаргаж ирээд харуул та яг юу юм гэж байгаа байхгүй. Яг би гэдэг юм чинь бол байхгүй шүү. Яг байхгүй шүү. Тий одоо чиний энэ ингээд нэг юм за 168 см өндөр энэ мах яс ч юм бол яг физик бий. Наа ч юм яг мөгийн биш. Тэгжээс нэ одоо чи ингээд ийм хөцөгч мөтлөгч идэг. Чи нийгмийн статус гэдэг ингээд надаас ингээд авсаар авгаад яг би чи айлын гэр байхгүй. Тий тэгэнгүүт яг үүндээ чи яагаад өгөхгүй сайгаад гэхээр тэр би гэдэг юм ал алдчихна гэдэл айгаад байна. Тий. Яг тэгээд би гэдэг юм чи байхгүй гэд боддоо гэ нэрэ байхгүй маань. Тэгвэл чам байхгүй байхгүй гэхээр нэрэ тийм байна гэж. Тэгэхээр бид тэр үхлийн талаар нийгмээс эргэн тойрноос сонсоод айх гайхах ийм л юм соёлын хувьд орж ирээд байгаа болохоос ш бодит туршлага хийж байхгүй л гэдэг байхгүй тий. Тий. Төсөөлөл одоо юу гэдгийг хүмүүсийн янз бүрийн юмнууд бол тайлбарласан юмнууд байна бай. Гэтэ нэрээ туршлага бол зүйдээ тайлбарласан юм байдаг юм уу? Зүйдээ сэтгэл зүйчин тайлбарладаг шүү дээ. Зүүдийг бол тий. Тэгээд зүүд нэг бид нар нэг юм зэрэгэлдээ ертөнц байгаа гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Абстракт ертөнц байна л гэдэг. Тэнд ч гэсэн явчаад ирсэн хүн бол байхгүй тий. Тэгэхээр бид нар одоо ингээд жишээлбэл олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа бол баталгаагүй тий ярих бол бас буруу болчих жоох байхгүй. Тэгээд ингээд байдаг. Би мэднэ. Би зүүдлсэн тий. Заримдаа ингээд би зүүдлэлүү бодлоо
гэдэг. Одоо нөгөө нэг дежавю болно шүү дээ. Тэр одоо юу болсон мэдэхгүй би өөр дөр мэднэ. Гэхдээ энийг одоо яг туршаад бодтой ингээд гаргаад батлаад ирсэн бас мэдэхгүй л байна. Тэгвэл хүн болгоны туршлага ингээд дежавю гэж эвгүй үзэгдэлтэй би ингээд зар сэдэж шүү дээ. Хэзээ ч өмнө очиж уулзаагүй, эсвэл үйлдэл хийгээгүй, тэр үнтэй уулзаж яриаггүй гэсэн чи яг тэр үнтэй өмнө нь хэдэн жилийн өмнө чи яг энэ үнийг ярьж исэн чивчгтэй. Тэр мэдрэмж айгүй амар. Тэр одоо ингээд ялцчихгүй нэг өөр дэг тэр зөв ёрын те юм итгэмээр санагддаг шүү яг тэр үед. тий харин нэг хүн тэгж ярьж ирсэн. Нэг зүудний тухай ер нь бол өгшийг зүгээр ингээд төсөөлөе гэвэл ерөндөө зүуд шиг л байхаа та гэдэг хэвгүй. Ер нь зүуд шиг л байхаа та өгшийг төсөөлөл те одоо бүр одоо ингээд таньж мэдэх гээд яг өгөл гэж юу өгөхээр яадан гэвэл ер нь зүуд шиг л байх байхаа та гэдэг. Тэр буддийн шинэ онлоор бол тэр 40 соног гэдэг байгаа шүү дээ. Тэр 40 соног ч юм бол яг чи зүудэн дотор яваад байгаатай л ижлэхэн байгаа та гэдэг хэвгүй. Чи бусдад нөлөөлж чадахгүй, өөртөө тусалж чадахгүй. Яг тийм зүудэн дотор яваад байгаатай л ижлэхэн гэж ойлгож болно гэдэг лам билээ. Тэгтэл бид нар үлдсэн бид нар ингээд бодохоор ингэдэг штэ. Одоо ингээд нас орохоор би л тийчс аавыг өнгөрсний дараа нэг хүн дээр очил те бас мэддэг чаддаг гэл. Одоо чинь бас нэг хэсэг харуулсан тэр үед бол бүр юу ч хамаагүй л болдог л дагаа авчмаар юм шиг нэг үе вэ штэ. Тэгэхэд тэр 6 дахь мэдрэхүйтэй хүмүүс гэж байна штэ. Одоо манайхаар бол нөгөө хилдэг хүн, үздэг хүн гэж яриад байгаа штэ. 6 дахь мэдрэхүйтэй. Тэр хүн ингээл бас хэлжсэн байхгүй. Тэгснэ за та нар авчи ирчлээ гэл те. Тэр бөө мөө биш. Тэр зүгээр 6 дахь мэдрэхүйтэй. За ингээл би тэр хүн мэдэх боломжгүй юм гэдэг хэлээд байгаа байхгүй. Би тэр Каракулын цахта болтоонд дуртай байсан гэл. Нэрээ тийм болтой байсан. Нэрээ дуртай байсан юм. Ингээл бодоол те. Тэгэл за би ингээ буцаад дээшээ явъя да гэж мэгэл. Тэр айгуу сонио. Тэгэхээр тэрийг одоо хинч бас батлахгүй. Гэхдээ энд итгэх юмсан гэсэн миний хүсэл байгаа байхгүй юу? Тэгсэн баха дээшээ явсан юм да. Миний араас та нар хангалттай буян хийсэн одоо болно ч гэдэг ингээ хэлсэн. Тийм юм байна. Тэгээ энэ яг бодтуу миний хүсэл энийг би мэдэхгүй. Зүгээр тийм учраас би тэр аавынхаа одоо нас орсон тэр өхөлд яаж хандах вэ гэдэг миний өөрийн л ухамсар итгэл үнэмшил байгаа. Гэхдээ тэр хүн хилээд байгаа нь амар байгаа. Хилээд байгаа нь амар. Тий. Тэр нэг л хинэж мэдэхгүй мэдээллийг хинэж мэдэхгүй мэдээллийг хилээд яриад байдаг. Гэхээр энэ аюул олон сонсч ирсэн. Тий. Тэгвэл би энийг одоо та хашихыг ингээд ярьсны дараа ингээд унтлаар мэдээж ингээд жоохон уншаад судалсан байж бол таарна шүү дээ. Тэгэнгүүт л өрний философи улс орнууд гэдэг ингээд харж исэн. Гэтэл буддийн шашны чинь та нарын өмнөх хийсэн газар ингээд ярилцлагуудыг харахаар айгу процедур яриад байсан байхгүй дараа нь ингээд ийм бардал тойдог гэж ном байдгийн ингээд тийм тэгдэг ингээд үйл явдлыг яриад хүн очиод үтцсэн юм шиг яриад байгаа юм те. Тэрэн дээр яг буддийн шашинд итгэдэг л хүн тэг нэ бурхан минь гэхээр юм шиг те. Итгэдэггүй хүн бол за юу яриад байгаа ламнаар худлаа ярьж гэхээр юм шиг. Гэтэл нөгөө талд тэр 6 дахь мэдрэхүйтэй маягийн хүн биднээс өөр мэдэх боломжгүй зүйлийг аав чинь тэрэндээ дуртай байсан юм байна гэд ингэж ярихаар тэр буддийн шашны тэр зүйл нэрэл байдаг гэж би бол тэгж ойлгож байна. Тийм харин тийм л бил. Одоо чинь хүмүүс ингэж байгаа байхгүй комментар. Мөг чи ингээд нэг үхлээс буцаж ирсэн хүмүүстэй ярилцлага хийжээ гэд. Тийм амар олон коммент зөндөө олон коммент байгаа байхгүй. Тийм тэгмүүд юу гэсэн үг ингээд нэг нийтлэг юм байгаа шүү дээ тий. За ингээд яг ингээд клиник үхлийг яриад байгаа байхгүй тэр чинь тий. За ингээд өчгөр ийм урт цагаан хонглоо байгаа. Тэр хонглоор явж яснаа л намайг дуудснаа ингээд эргэж сэрэл. Тэгэл би яв гэдэг. Нэг тийм бид нар дандаа нэг тий ихэнх нь ингээд тэгэнгүүт тэрийг ингээд жишээ нь хүн зарим хүмүүс бүр итгээд штэ. Тэр хүн ингээд би бол тэр жишээ нь итгэвч хэцүү итгэхгүй ч хэцүү. Тийм тэгэхээр тэрийг бол би яг ингээд шууд одоо клиник үхэл гэдэг талаас нь дараа нэг юм нэлээд болгоомжтой байдлаар л яриулъя гэхээс биш. Би тэр хүмүүсийг клиник үхэл гэдэг чинь за унтж байгаа сэрж байгаатай л төстэй болов гэж бодоод байгаа учраас яг бүтэн үхээд өгснөө өөрөө мэдээд тий ингээд би хүцэн байна гэдэг магадгүй оршуулагдаад одоо юу вэ тэгснийхэн дараа буцаж сэрэх тухай биш. Тэгээд нэг тоног чим клиник үхэлд байж байгаа буюу баг ухаалтсан байж байгаа сэрж байгаа юм шиг байна. Тэрийг бол би яг өгсөн гэж үзэх юм уу? Тий. Нэг нь хүртэл клиник үхэл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг зарим хүмүүс шууд ингээд үхээд сэрсэн гэж итгээд байдаг юм байлээ. Тэрэн дээр бол би бол нөгөө итгэхгүй ч гэхгүй, итгэнч гэхгүй юм байлээ. Тий. Тэгтэл би нэг ийм дөнгөж саяхан 2-3 сарын өмнө найзын маань ээж ингээд өнгөрөхгүй. Тэгээд тэрний өмнө нэг биеийн мууцсан. Тэгэхэд хэлжсэн байхгүй. Ингээд нэг ухаан алдал болсон байна л да. Тэгээд хүний амьдрал нүдний өмнөр өнгөрдөг юм байлээ гэж ээж хэлсэн гэж байгаа. Тэгэхээр тэр нэг клиник үхлийн завсар
байсан хүн бас байж болох гэдэг хэрэг ярилцлах юм гэвэл байж болох л дээ. Тэгвэл хүмүүсийг нийтлэг нэг юм энэ чинь бас нэг судалгаа л واخгүй юу? Нийтлэг байж иж үнэн байна шүү дээ. Ядаж одоо найдвартай байдал итгэх магадлал өндөр байх ёстой шүү дээ судалгаа гэх юм бол тэ. Тэгэхээр олон хүн нэрэл хүний амьдрал нүдний өмнөр зурсгээд бүх амьдрал өнгөрдөм байлээ шүү гэж ярил нэрэл байдг юм байна. Тэгэхгүй нэг хоёр хүн тэгвэл тэр зүйлсэн үү? Тэ ухаан алдахтаа босч ирэхдээ өөрийнхөө зүгээр нэг санаанаас госноо мэдхгүй болчихно гэсэн үг. Тийм тэр нөгөө нэг яг ингээд яг баг өгөөд болсон хүмүүсийн юм дээр нүдний өндөр амьдрал зураад өнгөрөөд гэсэн. Надад бол хоёр ч найз маань хосолд орс хоёр ч найз маань тэр л надад талаа өстө юу ч байгаагүй шүү. Айгаад юу нүдний өдөр амьдрал зураах мураах тийм. Тэгэхгүй өстө тийм. Тийм бүр ингээд нэрээ яанаа л гэж бодсон гэж байна. Өөр би эргээд надад юу санагдахгүй байна. Тийм. Тэр ингээ нүдний өнөр амьдралж ирэлцээл тэрийгээ эргэж санаж байна. Би үл зүгээр үхэл зэг гарч айгаад юу ч болоогүй гээд. Тэгэнгүүт нь би тэгсэн нөгөө заримдаа ингээ дам байж магадгүй байл. Эхний нэг хүн нь магадгүй тэр нэг юм цагаан гэрэл ухаалтаа эмнэлгийн цагаан гэрэл нэрс хараад тэгэл тэрийгээ ярьсан чи дараагийн хүний тэрийг сонссон байж байгаа ухаалтахтаа тэр нь өөрт нөлөөлөл ингээл би бинээсээ дамжаад явцсан юм уу? Яац юм мэдэхгүй. Тэгээ юу нэг ийм тайлбарлалт нэг юм байдаг штэ. Одоо за католик шишинтэй улсд бол гига майр ингээд тэнгэр дээр үзэгддэг. Одоо энэ урагшаа зөв бол одоо тэр нөгөө ямар юу лээ гүнлийн чүл юун чүл нэг бурхан бас үзэгддэг л гэсэн. Яг тэр тухайн шишинных нь одоо ариун шитээнүүд тэнгэр дээр харагддаг гэд. Тэгээд тэрүүнийг шинжлэх ухааны юу болохоор массовый галлюцинаци гэж. Нэг зэрэг бүгдээрээ хийм хардаг. Тэр сонно. Одоо миний бодлоор наадах чинь нөгөө гүн бат итгэсэн нөгөө үнцэн итгэл үнэмшлээсээ л болж байгаа шүү дээ. Бид нар бол одоо нөгөө буддын шашин, буддын сүтэ бүр нэг ингээд бүгдийг судлаад ингээд явдггүй ч гэсэн нэг суур байгаа шүү дээ бүгдээрэнд нь те. Тэгэхээр бид нар бол тэр буддын талынхаа имийг тэр Мария энтрийг бид нар мэдхгүй юм чинь хаалгал баг. Тэгэхээр тэгэл ярихаар ерөөсөө энэ үхэлч вэ, амьдралч вэ тухайн соёлын л үнц нь байгаа даа. Тухайн соёлын л үнц. Тэр Баян хонгорын тэр нэг уулан дээр бас нэг юу бухан харагдсан гэл нэг бас тэгсэн үү? Бас нэг юм ярьсан. Тэгээ олон хүн яриад байгаа байхгүй тэр чинь тий. Тэгэхээр чин тий. Тэгэхээр би тэр нэг ямар сони тэгээд нийт дээр эсвэл нэг нь үнэн ингээ харлаа гэд бүгд харагддаг юм уу? Бусдад нөлөөддөг юм уу? Тэгээд нөгөөдөл нь харддаг юм уу мэдэхгүй. Бас нэг тийм ном байсан штэ. Нэг тийм тайлагчгүй онцгой тэгээд тэр 80-аад онд хэлэгдсэн ном аа. Нэг цэргийн нэг цэргүүд нэг нутгаас ингээд татагтаад ингээд тэр дайнд явсан юм байна л да. Тэсэн чинь хэдэн хоногийн дараа гэлээ тэнгэр дээр тэр цэргүүд ингээд алхаж ийсэн гэдэг. Тэгээд тэд нар бүгдээрээ одоо хядуулсан. Тэгээд тэд нар тэнгэрт гарцсан байжээ гэдэг. Тэгээд тэр бол яг тэнгэр дээр харагдсан үзэгдэл гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тийм сонин. Тэгээд тэр нэг юуг тайлбарсан байлаа би одоо яг санахгүй. Гэхдээ ямар ч байсан нэг тийм тайлбар өгсөн байсан. Тэгэхээр чи ингээл энийг наан цаанаас нь ингээл яриад ах юм бол одоо яг сэтгэл зүйл болчихж байгаа байхгүй нөө юунгийн сэтгэл зүй те үхлийн утга нь үхэлдээ байдаггүй те үхлийн утга бол амьдралтай байдаг гэдэг. Бид нар амьдарч байгаа хүний өнцгөөс үхлийг хараа яриад байна шүү дээ. Тэгэхээр үхэл гэдэг зүйлийн утга нь үхэл дотроо биш. Бидний амьд байгаа бидний толгой дотор л яваад байгаа байхгүй те. Тэгэхээр энэ маань үлдсэн хүний сэтгэл зүйд юу болох вэ гэдэг талаас л бид нар үхлийг харж байна л гэж ойлгоод харин одоо шашнууд одоо те буддын шашин ч гэх юм уу шашнууд бол чи ингээд сайхан одоо ингээд зөв амьдрчхаа тэр болоогүй юмыг те хизээ болох нь мэддэхгүй яаж болох нь мэддэхгүй юмыг санаа зовж чи энэ амьдралын 1 минутыг ч гэсэн битгий өнгөрөөл гэдэг байна. Одоо сайхан зөв амьдрчих нийгмийнхаа иргэн гэдэг утгаараа хүн гэдэг үүргээ сайн хийгээл явж гин. Эрэхтэрээ тулвал хизээч ирнэ. Эрэхгүүдэрээ тулвал бүр хэдэж насалж магадгүй. Одоо Японы нийгэм чинь 100 гарцсан өвчнөө болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэрийг битгий бодоол гэдг нь үндсэн энэ үхэл амьдрал гэдэг зүйлийн л нэг юм одоо хамгийн гол нэг аргументийн хуваахцыг нь тэр л юм шиг байна. Үхлийг мэдж байгаа, амьдралыг мэдж байгаа. Аль нь юм биднэрт аль нь чухал юм гэдгийг л бид нар бодох хэрэгтэй юм шиг. Тий. Тэгэнгүүт харин одоо зөвөр ингээл үхэл мөхөс гэл ярэ болгон дээр надад ойгоол буугаад байгаа юм. Яг түрүүний ярьж байгаа. Харин тий. Ингээл үхлийг судлаад ахаар би тэгж бодсохгүй. Үхлийг ингээл олон янз заран судлаад ингээл үхлийн тухай амар өргөө ойлголттой болох юм байна гэж бодсон чинь цаад амьдрал руугаа л буцаж харуулж буугаад байгаагаас биш.
Тий. Тэгээ одоо Вирус жишээлбэл тэгж үхэл рүү би вирус алхахгүй байгаа тоххой. Энэ сонин би үхэл гэдэг одоо ийм хоёр байлаа шугам байлаа гэхэд би үхэл рүү ингээд цаашаа гүнзгий алхачих юм болоо гэж бодож байна. Үхлийг судлаад байгаа хэрнээ л амьдрал руугаа л алхаад байгаа. За аюу сэн амьдрал руу л алхаад. одоо жишээлбэл хүн чинь нэг юм ямар нэг юм ихэд зориг байх хэрэгтэй шүү дээ. Би 10 жилээ одоо онц сурчих юм бол дээд сургуульд айгүй асуудалгүй орчин гэдэг нэг зорилгодоо хүрчнэ дээ тий. Тэгээ үхлийг судлаад яах юм? Зорилго нь юу юм? Тий сайхан үхэх юм уу? Тэгээд сайхан уухгүй дэр тул юу нь яаж маадгүй шүү дээ. Гинт ослоор ч юм уу яа эсвэл айгүй хэцүү өвчин жоохон мэдхгүй тэрийг бид нар одоо тэрийг хянаж чадахгүй энэ өгөгдсөн зүйл тий яаж бидний өөрийн хэр зэрэг ухамсартай бие зөв авч явж гин яаж амьдралыг зөв харж гин гэдгээс шалтгаалаад ястаа тэр зовлонгоос гарах зам байгаа нь үнэн гэдэг шиг тэр үхлийг зовлон гэж үзэх юм бол тэрийг ингээд дайраад гарах нь л ойлгомжтой харин аятайхан дайрах юм нь одоогийн амьдрал болчиход л байгаа байхгүй тий тэгэхээр бид нар үхлийг судлаад зорилго нь юу юм яах ч сайхан уух гэдэг юм уу эсвэл үхэхээс өмнө тайвширчаад тайвшрах гэдэг юм уу зүгээр л энэ наранд тайвшрал та. Энэ амьдралд сайн сайхан хүмүүст хараад тайвшрал та. Заавал тэрийг харж тайвшрах хэрэг байна уу гэдэг асуудал бас тий. Тий. Би ч тайвширч морд биш. Тий. Үхэх нь үний юм чинь. Тэгэл яг ингээл үхэл ирлээ гэх юм уу би яа яс. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар ингээл те юу үхлийг бодох завгүй байх нь хүний амьдрал байдаг хөөе. Одоо зөвхөн залуу хүмүүс одоо хүүхдээ өсөж байгаа залуу хүмүүс завгүй биш. Биднэрт энэ 21-р зуун яах гэж энэ их технологиг яах гэж энэ хөгжлийг авчирсан юм. Би маргааш өөхөх байсан ч өнөөдөр би ChatGPT-гээс асуух юм зөндөө биш шүү дээ. Технологи ийм сайхан хөгжиж байхад бид нар тийм бодож суучих зав хаана вэ? Аль болох л те энэ өнцгөөс нь харуул. Юу лээ тэр кинон дээр хэлдэг юу лээ. Чи нөхрөө ингээ хараад байвал нөх чамаг ингээд сороод авчнаа ч гэдэг юу лээ. Нэг тийм юм байдаг шүү дээ те. Харанхуй нөхрөө чи хараад ах юм бол чи өөрөө тэр харанхуй нөхрөө чи ингээд яваад орчихно гэх. Нэг бодлын аймарч юм шиг. Одоо 72 настай манай ээж наач гар утсаас ChatGPT-тэй бүр танилцсан. Бүр бүх юма асуугаал ингээд сууж тэгж яаг гин. Тэгээд нөгөө YouTube-с дасгал хийдэг болсон байна. Гэхдээ 70 гарцсан хүн ингээд те амьдраад ингээд өдөр тутам завгүй өнгөрөөд хахад юм те тэр үхлийг бодож явах мантай ажил их биш гэдэг л байдлаар бид нар амьдралд хандмаар юм шиг байна. Гой логик байна. Тий. Нэр зүгээр ингээд үхлийн тухай ингээд судлаад байх тусам надад ингээд хүмүүстэй ярилцаад байх тусам би үл анханасаа бодохдоо бүр сүлдээ ихэнд айжсэн шээ. Ингээ нэр яагаад ингээд гинт хөлбөлгөө өвчгөнөө юм ач та. Тэгээ муу юм болох ч юм бас. Тэгээд ингээ яваад байх тусам тий надад л амиа орлоо гэсэн бодол төрөөгүй. Тий үхлээс айх бодол төрөөгүй. Эсэргээрээ ингээ нөгөө нэг одоо амьд байгаа ч уг нь янз бүр чухал юм байна. Чи яг одоо илгээж явж байгаа. За. Болио. Тэгвэл хөөх гэдэг ярих бахта тий. Дааж үхэл судлаад юм аа. Тэгэл ярина шүү дээ. Тэгэхээр энэ талаар ингээд сонирхоод ингээд судлаад нээж үзэн гэдэг маань за мэдээж хувь хүнийхээ хувьд тий дээрэс нь одоо миний хувьд ажил мэргэжлийн маань хувьд эргээд одоо лекц уншихад энэ төр тий айгүй хэм мэдээлэл ойлголт улам ингээд амьдралыг ингээ өргөн хүрээнд харахад надад ингээд өөрт маань итгэл өгöd байгаа байхгүй өө ингэж харж босгох юм байна ингэж болох юм байна тий ингээд ийм илүү тий тэргүүл нэг л өдөр бид нар бүгдээрээ л дуусна нэг л өдөр торхооны хоол штэ одоо сүүлийн үед яг тэнгэрт утаа олдог болсон байна адилхан одоо Гитлер гач байсан гэсэн Ленин гач байсан гэсэн бид гурав адилхан л байхгүй цаг коин ондоо болохоос ш адилхан л ингээл энэ дэлхийд л шингэн яг тэгвэл би энэ дэлхийгээс ирсэн тийм учраас юунууд өсвөр насны хүүхдүүдэд эцэг гэхэд зөвлөгөө өгөөч гэж тэгдэг байхгүй. Тэгээд юу гэх юм бэ гэд ингээл ирж хаад ингэсэн чинь энтхийн тэр садгуур бол хэлж байгаа байхгүй. Тэр хүүхдийг өөрийнхөө юм гэж битгий бод. Энэ ертөнц тэр сүнсийг чамаар дамжуулж гаргасан болохоос биш. Та нарын тэр нэг богинохон үйлдэлийн өрөөнд та нар ийм их мундаг тархитай ийм их одоо ийм нарийн бүтцтэй механизмыг өөрсдөө хийж чадна гэж бодож байна. Та нар чадахгүй. Энийг энэ ертөнцөөс та нарын биеэр дамжуулж гаргасан. Тийм учраас өөрийнхөө одоо эд хөрөнгө шиг миний юм гэж битгий бот. Та нар энэ ертөнцийн одоо энэ сүнсийг зөвхөн энэ ертөнцээр гаргахад баг бие чи ашигласан юм аа л гэж байгаа байхгүй тийм. Тийм учраас бид нар энэ бие гэдэг зүйл хоёрыг л салгаж ойлгох хэрэгтэй юм шиг. Тэр дунд зууны хүмүүсийн нэрээ ингээд амьдралыг илүү хүнцэнтэй болгодог тэр баг сургаалтын тэр memento mori юм шүү тий. Аюух тийм memento mori гэж бүр ингээд зарим хүмүүст нь бол бүр ингээд нөгөө баг тарин шиг гэж memento mori гэж өөртөө хэлдэг байсан гэж.
Хаад тэр үеийн хаадууд яагаад олон хатантай байдаг гэсэн чинь ер нь тэр л юм биш шүү дээ. Ааха. Тэ хүүхдийн эндэгдэл айгүй их. Тэ тийм болохоор олон хатнаас олон хүүхэд гарах бол бас үлдэх магадлал. Тий, үр удмаа үлдэх магадлал Дээрээс нь дээршилж идэг. Дээрээс нь наалан дэр чинь. тий хаашрын илүү тэмцэл дээрээс нь алаа хийчих. Тий. Тийм болохоор олон хатантай байж олон хүүхэд гарах нь ер нь зөв юм шиг байгаа. Тэр үедэл тухайн үедэл тийм ээ чинь хаад ноёддаг ч одоо тийм л байсан баг. Тэгэхээр бас л утга учиртай байсан юм байлээ зүгээр ингээд бас яах юм бол тий нэг захгүй даач бас нэг тэгээд олон хатантай байгаад байсан биш юм байна л гэж бодсон шүү дээ. Тийм бах тий. Тий. Бид чинь бүгдээрээ л бас л шишинтай бас тий ихтэй хүмүүс шүү дээ. Тэр нэг 14 дөрөв Людовик лөө надад өгснөөс хойш гал уйвсан ч яах уу гэж. Тийм. Тий. Тэр нөхрийг би нэр яагаад гэж хэлсэн. Би одоо хүртэл би гайхдаг шүү дээ. Үнэхээр тийм итгэлгүй байсан юм болов. Тэр шүүн католик хүн шүү дээ. Тий. Тэгээд ч тэр чинь одоо 17 дугаар зууны үе юм. 18 дугаар зууны үе юм. Сэтгэл зүйчэд хэлээд байгаа шүү дээ. Сэтгэл зүйн зарим урсгал те хүн бол хамгийн амиа утас амьтан гэж те. Ээжигээ харилцахад хүртэл өөрийгөө л боддог. Ээж хажуудаа л надад сайхан. Тэгээд тэр л санаа ах л та бодвол. Амиа л бодож байгаа. Тэгээд бид нар ч гэсэн өглөөс айн гэдэг чинь амиа л бодод байгаа хэрэг шүү дээ явж явж. Тийм үү тий. Тийм үү. Тийм. Memento mori дээр л яриа очиод дуусах юм байна надад дээр бол. Тий. Сан яваарэ гэж юу? Тий. Өхлийг сан яваарэ гэж тий. Нэр харин тий өхлийн тухай бодохгүй байна гэдэг чинь айгүй муухай гэдэг ч байгаа юм тий. Нэг бодлоо түрүү би эхлээд ярьсан шүү дээ. Яриад байвал бас эн чинь бас утгаа алдна үсттэй. Тий. Баян тий. бодоод хэрэгцүүлээл ингээд ах юм бол амьдрах завгүй болчихно. Тийм учраас нөгөө хүний амьдрал чи эволюц юм чинь дээр доороос төрөөл, өсөөл, хөгжөөл, нэг тогтоол, буцаал, өтлөөл ингээл үхдэг шүү дээ. Энэ хугацааны амьдралын энэ нэг одоо энэ цикл дотор хүний бодох юм өөр идэг баг. Хүүхэд байхад өсөж хөгжих юмсан гэл ингээл те том болол нэг амжилт гарах юмсан, тэгэхээр сайн сайхнаа үзчих юмсан гэл нэг юм хүний тэгэхээр эн чинь бидний л хүн гэдэг оршихуй амьд үлдэхийн тулд бидний л нэг юм ингээл энэ жам ёсны амьдрал төрөөл үхэл нөгөө өөхөх төрх нөгөө үер кинондор хэлдэг үстэй тий. Өөхөх төрх гэдэг бол амьдралын жам юм аа. Нэгэн урсгалаар ингээл урсна гэдэг ч үлээ тий. Одоо тэр Сиддхарта Гаутама гэдэг хиний бичсэн герман хүний бичсэн байгаа шүү дээ тий. Тэрэн дээр тэр тий яагаад тэр голыг яриад байна. Одоо энэ юу тий Лаоцитэл төстэй шүү дээ. Амьдрал бол урсгал. Тэр битгий тэр урсгалд нь л ороод өгөгдсөн зүйл дээр ингээд хариу үйлдэлээ зүв хийгээл урсааж явчих. Тэ ирсэн юм чи явна. Тэрний талаар бас нэг гоё биш. Би урсгал сөрж вэ адаа сэлжээ мэйж гэсэн чинь яах гэж урсгал сөрсөн сэлээд байгаа юм ба. Зүгээр л чи хөндлөн голдод сэлэл цаад ирэг дээр очоочтэй гэж. Тэгээд тэр одоо тэр хайр гэд номон дээр хэлээд байгаа шүү дээ. Хүн өөрөө хүсээгүй байхдаа төрөөд хүслийнхаа эсрэг үхдэг. Тэ. Төрий гэж одоо гойгаагүй шүү дээ. Тэгэл төрцөн. Одоо бүр сая Америкт нэг хүн ээж аваагаа шүхсэн. Би төрөө гэж гойгаагүй байсан юм чинь одоо намайг ухтал маа намайг тижээ гэж байгаа байхгүй тий. Тэгээд яагаад хүслийнхаа эсрэг үхэх гэдэг юм хэрэг энэ амьдралын сайн сайхныг мэдэрчиж байгаа байхгүй. Ямар гоё юм бэ? Үр хүүхэд маань, машин тэрэг маань энэ амьдрал ямар гоё юм бэ гэж бодцсон учраас хүслийнхаа эсрэг үхэх гэдэг шүү дээ. Тий. Ер нь бол хүмээргүй байна л гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр амьдрал гоё хаа. Тий. Хүмээргүй байна л гэдэг. Тэр бол хүчээр аваад очих шүү дээ. Тэгэхээр тэр ярианы хаана нь ач холбогдол өгөхөө гэдэг бид нар сонгоод байгаа байхгүй юу? Хүслийнхаа эсрэг үхэн гэдэг үхэн гэдэг дээр нь ач холбогдол өгөх үү? Хүслийнхаа эсрэг гэдэг дээр нь ач холбогдол өгөх үү? Тэгэх юм бол бид нар амьдралдаа ач холбогдол өгнө. Дахиад нөгөө амьдрал руу орчихно. Би одоо ингээд ер нь дуусах төгсөж байна уу? Тийм өндөрлөх төгсөж байна. Би яагаад чинь зүрийн бодол зөв буруу би мэдэхгүй зүгээр миний өөрийн хүсэл нэг юу гэдэг гэх юм бол хараа юу штэ. Яг түрүү та нар ярьсан штэ. Одоо ингээд хүмүүс дандаа өөр газар нас орж байна. Имлэг дээр тийм ээ өөр газар дээр хүмүүсийн гар дээр тийм би яг гэрүүлийнхэн донд нас ормор гэдэг шүү дээ. Яг өөр хоорон дээр. Тийм. Нэрш би яг тэгж боддог шүү дээ. Энэ бол ингэ дууссан уу? Арай дуусах. Тэгээд би гоё юм ярих гэдэг шүү дээ. Тэр юу манай нэг наач сайхан өөдөөсөн байхгүй юу? Хүндөлчтэй байж байгаа. Тэгээд тэгсэн чинь би
өөр хүмүүстэй айлгамааргүй байна гэж хөрх юмтай хэлээд тэгээд бид энэ дээр чинь ингээд тэгээд энэ дээр яасан. Би бол эсэргээрээ би бол хэл явах байсан. Тэгээд эсвэл би өөрийгөө бодсон үдгүй юм тийм болов гэж сүулдэ бодсон шүү. Тий. Энэ нэг уснаа ингээд ялгаж хэлэхэд аюу хэцүү үү. Манай Японд байхад эмээнэр байсан. Тэгээд тэд нар юм шог юм ярьдаг, хошин шог ярьдаг байхгүй өхлийн талаар юу гэдэг вэ гэхээр бид нэг ингээл хөгшин болчоор төрөөс ингээл шалгалт авал те баруун тишээ ихээр баруун тишээ яваад баруун тишээ ихээр зүүн тишээ явчвал тэр хүнийг шууд ингээл алчдаг те төрөөс тэгэл тэгэл ингээл математикийн ингээл шалгалт өгүүлдэг бол яана тэгвэл бид нар яаж биенээсээ нууж ингээл агиг бихчээлээ бэлтгэх болоо те тэгэл нөө шалгалтандаа унтсан ингээл нөгөөхий чи алдсан гинэ гэж биендээ ярьж идэг гэдэг тэгвэл өстө бүр амраал гэж байгаа байхгүй юу тэгдэг бол яана бид нар тэгвэл амар хичээж ингээд биенээс ингээл нуугаалцдаг хичээлээ хийж байгаа даа гэж байгаа байхгүй юу тэгээ би тэрийг тэр Монгол бас нэг тэр 90 насны хүнд хэлэхгүй юу Яна Японууд тэгж ярьдэн штэ гэсэн чинь тэр монгол хүн бүр амар төрөөр шийдүүлэх нь тэгвэл бүр амар гэж байгаа байхгүй. Тэр хүн болгоны дотор би яг ямар хэлбэрээр яаж өгөх бол гэдэг санаа зовнол байдаг л байгаа байхгүй. Тэгвэл тэр төр шийдэд өгчүүд бас их нэг таар амар болох гэдэг юм. Тэ өөрөө хүслээр байдаг бол. Ямар уулын домог хөлөө. Тий нөгөө ээжгээ авчиж хайдаг. Ээжгээ авчиж хайдаг. Ерөн зүгээр хараа. Тийм. Ерөн зүгээр амьдралыг үнцэнтэй болгох тухай ингээл хөөний өвчлийн лекц гэдэг юм уу хүмүүс шишнийхэн ингээл яриа л штэ тий. Одоо ингээд бодож бач хамгийн амьдрал үнэхээр үнцэнтэй шүү гэдгийг зөвхөн ингээд абсолют амар төгс ойлгуулах юм нь уул нөхөл юм байна. Тий. Тийм учраас нөгөө түрүүн хэлсэн ш дээшээ хүн өндөр өсрийг ивэл газар хатуу газар хэрэгтэй гэдэг шиг энэ амьдралыг бүрэн мэдрийг ивэл бид нарт өхлийн талаарх ойлголт хэрэгтэй. Тий. Нэр яг энэ амьдрал үнцэнтэй гэдгээс ингээд зөвхөн хөтлөшгүйгээр амар ойлгуулж чадна гэвэл уг нь өхөл юм байна. Тий. Тийм учраас би нөгөө энэ сэдвийг сонсоод баярлсан гэдэг чи хаана одоо би ингээ яс суртахуун яс зүгэл ярихаар нэг амар ингээ лоозгнол онолдох гээд байгаа юм шиг шашин ярихаар би өөрөө ч тийм сайн мэдгүй тэр бас яг зөв орхон зөв мөн үү биш үү те энэ сэдвээс орохоор яг хүн амьдралаа үнэлэх үнцэнтэй байх юм шиг санагдаж байгаа байхгүй төгсгөлд нь аюур зангаа хэлсвээс бүх хүнийг одоо өдөрдөж чаддаг нэг үг байдаг алан шүү. Тэгэхэд бүгд үгэнд нь бүгд айдаг гэж байна. Би чамайг хайрлана гэхээр өөр ойлгоод ядгаатай. Бүгдийг нэг тэгэхээр энэ үнц нь угаастай тийм амьдралын эсрэг үнц нь чамайг алан шүү гэхээр бүгд тэрнээс нэгдсэн айдаг. За яриад болохгүй бороо гэж бай. За баярлаа. Хой ерөөсөө голцлоо. Ингээ болоо. Ингээ болоо. За.